санхүү үдсийн эрхцэн судалгааны өрөөлөн Тэвэд-Лоо телевизийн хамтран өргөдөг хэд шийдэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаараар хүүхдийн эрхийн асуудлаар ярилцсан. За өнөөдрийн дугаарт зочдоор засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын хүүхдийн эрхийн хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн дээд Цэрэнд Улам, олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын судлаач нийгмийн ажлын докторант Эс Болор Цэцэг, Монголын хуульчтай холбооны хүүхдийн эрхийн дэд хорооны зохицуулагч Хэ Баасан Жаргал нар оролцож байна. Мөн хөтлөгчөөр доктор Батцэрэг өгч маань оролцож байна. Хөтлөгчөөр манай судлаач цамын газар оролцож байгаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн онцлог бол ерөөсөө баг насаараа хүүхэд гэдэг сэдвээр хуулийн асуудлаар, хүүхд хамгааллын асуудлаар, нийгмийн асуудлаар нь бас дээрээс нь гэр бүл залуучуудын зохицоор нэрдэг ийм судлаачид мэргэжлийн хүмүүс оролцсноор онцлог юм аа. За өнөөдрийн дугаарын эхний асуултыг хүүхдийн эрх гэж юу вэ? Ер нь хүүхдийн эрхийг зохицуулсан ямар олон улсын гэрээ гэрээчүүд Монгол улсад ямар хуулиуд байна? Хүүхдийн эрхийг тухайн хуулиудад хэрхэн зохицуулсан талаар ярилцж эхлэе гэж бодож байна. Хүний эрхэд бол одоо тэ бүх хүн одоо хүмүүс, насанд хүрсэн хүмүүс, хүүхэд бүгдээр одоо хүний эрхийг эдлэх ёстой. Тэгээ бид нар яага хүүхдийн эрх гэж тусна гэж ярьж байгаа юм бэ гэхээр хүүхэд маань өөрөө одоо 18 нас хүртэлх хүний хүүхэд гинэ гэж конвенц заасан байгаа. Монгол улсын хууль тогтоомжтой ч гэсэн. Тэгээд хүүхэд өөрөө 18 нас хүртэлх хүн маань өөрөө одоо оюун санааны хувьд, бие бэлтрийн хувьд өсөж хөгжиж явж байгаа одоо бүрэн чадамжтай болоогүй тийм хүмүүс. Тэгэхээр тэдэнд онцгой хамгаалал, онцгой хайр халамж, онцгой анхаарал шаардлагатай гэдэг утгаараа бид нэр хүүхдийн эрх гэсэн нэр томьёо гаргаж ирээд ингэж ярьж байгаа тийм. Тэгээд Монгол улс бол хүүхдийн эрхийн тухай конвенцэд 1990 онд нэгдээ орсон. За үүний нэмэлт протоколуудад бол нэгдээ орсон байна. Тэгээд хүүхд хамгааллын тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, үүнийг даалдан гарсан дүрм журмуудыг бол ингээ хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр хүүхдийн эрхийн талаар бол Монгол улс бол одоо олон улсын нэгдээ орох ерөн шаардлагатай гэрээ конвенцтаас хангалттай нэгдэж орсон хууль эрх зүйн хувьд бол бас сүүлийн жилүүдэд нэлээд одоо сайжраад явж байгаа гэсэн үг. Ялангуяа нэгдсэн үндэсний байгууллагын нөгөө хүүхдийн эрхийн конвенцийн уялдаа холбоог тий сайжруулах чиглэлээр одоо энэ хуулийг одоо шинжилэн баталсан байна. Яг би хуульчид илүү нөгөө бид нар хууль тогтоомжийн батлаад бай тий хамгийн гол нь хэрэгжилтийн асуудал дээр бас бид нар дараагийн шатнд анхаарах хэрэгтэй болов гэж нэг хоёрдугаар тас хүүхдийн эрх гэдгийнхаа яг ойлголт мөн чанарыг хүн бүр хүүхэд болгон мэддэг байхад бас бид нар аягүй сайн анхаарах хэрэгтэй юм болов гэж бодоод байна тий. Тэгэхээр нөгөө хүүхдийн эрхийн асуудал гэж яриад байдаг тий хүүхдийн эрхийг зөрчиж ийн гэж яриад байдаг, хүүхэд хамгааллын асуудал гэж яриад байдаг, ямар үед хамгааллын ярьдаг, ямар үед хүүхдийн эрхийн ярьдаг, хамгаал гэдэг агуулга дотор нь өөрөө ямар процессүүд байх хэвээр ингээд ийм нарийн ийм зааг ялгаатай энэ ойлголтуудыг одоо бид нар илүү гүн гүнзгий мэддэг байх, агуулгыг ойлгодог байх, мөн чанарыг мэддэг байх. Тэгжээж нөгөө хэрэгжилт маань өөрөө сайжрах ёстой юм болов уу гэх. Тэгэхээр бидний хувьд бол одоо дараагийн одоо үндэсний юм нөгөө тогтолцоо жишээ нь 2017 онд ийм хамгааллын тогтолцоо гэдэг ийм тогтолцоотой боллоо тий. Одоо энэ тогтолцоог цааш нь яаж бэхжүүлэх үү, яаж сайжруулах уу гэдэг дээр цэвэр одоо яг энэ хэрэгжилтийн асуудлууд дээр одоо аягүй олон тулгымцсан асуудал мэдээж байгаа. Гэхдээ тэгсэн ч гэсэн энэ салбарынхан бол яг ажиллаа сайжруулах хэрэгтэй ингээд ажиллаж байгаа. Тэгэхээр нөгөө олон нийтийн хандлага ойлголт энэ дээр сайжруул бас энэ ажил маань өөрөө архиц дэвшил бас их авчрах ийм ажил байгаа да. Яагаад гэвэл хүн болгон хүүхдүүдтэй тий бүгдээр л ингээд хүүхдийн асуудал санаа зовдөг хэрнээ цаад яг мөн чанар нь өөрөө юу вэ? Хаана бид нар алдаа гаргаад байгаа вэ гэдгийг насанд хүрчид өөртөө тэрийг таньж мэдэх үйл явцад айгуу чухал байгаа болов уу гэж харж байна. Тэгэхээр нөгөө хүүхдийн эрх гэдэг юм л да. Сүүлийн үед монголчуудын онцлог байж магадгүй. Тэр үхээр эрх гэдэг. Тэгэхээр сүүлийн үед энэ эрхний арайж хонд ингээд байна. Одоо бүр багш нар нь хүртэл одоо энэ хүүхдийг жоохон үүргэжүүлмээр байна. Хариуцлагатай байлгамаар байна. За бүр хууль тогтоомжид хүүхдэд үүргэжүүлж байна. Хүүхэд ийм үүрэгтэй. Ер нь ийм ойлголт олон улсад болон онлын үед байж болтгүй. Хүүхдийн эрхийн тухай конвенцт бол одоо эрхэдлэгч, үүрэг хүлээгч тал гэж хоёр тал байгаа байхгүй. Тэгэхээр үүрэг хүлээгч нь бол төр нь өөрөө хүүхдийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах гэсэн гурван үндсэн үүрэгтэй. Эрхэдлэгч нь бол хүүхэд байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр хүүхдийг үүрэг хүлээгч гэж байх ёстой гэж ярих нь бол буруу. Яагаад тэгэхээр бид нар энэ конвенцт олон улсын гэрээ конвенцт нэгдэн орно гэдэг нь өөрөө бид нэр энийг хүлээн зөвшөөрөөд энийг дотоодынхаа хууль тогтоомжтой тусгаад нийцүүлээд
ажиллаа явна гэдгээ төр өөрөө амлчихсан байгаа байхгүй. Гэтэл хууль тогтоомж дээр бид нэр хүүхдэд үүрэг хүлээлгэх юм бол энэ нь өөрөө эргээд тэ нөгөө конвенцийнхаа амлсан амлалтыгаа бол бас зөрчиж байгаа асуудал. Одоо үндсэн хуулинд Монгол улсын хууль тогтоомжийн дээр маань конвенц нийтээр үндсэн хууль байгаа шүү дээ. Тэгэхээр олон улсын гэрээ хэлцээр Монгол улсын нэгдүгээр орсон конвенцэд Хүүхдийн эрх хэдлэгч юм аа. Өөрөө бас л яг бодтойгоор бол хэрэгжүүлэхгүй бол боломж нь бол нээлттэй байгаа юм шүү дээ, тийм. Конвенцэд дагаад явчихна гэж. Нэгдүгээрт конвенцийн зөвүүл заалтын талаар, хуулийнхаа зөвүүл заалтын талаар олон нийтийн мэдлэг ойлголт бас сайн биш байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт нь болохоор хөвшмөл ойлголт бас байна л да. Тэ хүүхд бол одоо хүүхдийн эрх дэмтлээ гэж яриад томчууд ярьж байгаа нь бол бас хөвшмөл ойлголт байна. Ялангуяа одоо багш нарын дунд бол тийм ойлголт байх ёсгүй гэж би бол бодож байна. Яагаад тэгэхээр өнөөдөр яг хүүхдтэй тулд шууд ажиллаж байгаа хүмүүс маань багш нар. Тэгэхээр энэ хүмүүс маань өөрсдөө одоо энэ конвенцээ мэддэг байх хэрэгтэй байна, тэ? Хуулиудаа мэддэг байх хэрэгтэй, хүүхдийн эрхийг мэддэг байх хэрэгтэй байна. Эрхийг нийтлүүлж гин гэдэг нь одоо тэднийг ингээд дураар нь тавина гэсэн үг бол ерөөсөө огт биш байхгүй юу? Хүүхд ч ерөөсөө дүрм журам гэж юм байх хэвээр, хариуцлага гэж юм байх хэвээр, дүрм журамдаа л одоо захирагдах хэвээр. Тэгэхээр нөө томчууд өөрсдөө хүүхдийгээ зөв удирдан чиглүүлээд юу нь буруу, юу нь зөв юм, тэ? Чиний эрх нь юу юм, тэ? Энийг одоо бусдын эрхийг зөрчихгүй байх нь ямар чухал юм гэдгийг нь ойлгуулж одоо зөв удирдан чиглүүлэх ёстой л гэж хэлэх гээд байна л да. Туйлчдын хувьд жишээлбэл хүүхдийн эрх хамгаалалт дээр ямар хэрэг маргаан дээр орж явах явцад үүргэжүүлсэн хуулийн асуудал ороод ирэх юм бол манай хуульчид конвенцаа барих ёстой шүү. Хууль нэр үүргэжүүлсэн бол болохгүй шүү гэдэг ийм хандлага манай хуульчдын дунд хэр вэ? Яг нөгөө харьцангуй бас нөгөө мэрэгжлийн салбар учраас мэддэг. Гэхдээ яг нөгөө бодит амьдрал дээр хэрэгжилтэн дээр бид нар шаардлага тавьж чаддаггүй. Хэр олон хуульч энэ хүүхдийн эрхийн салбар дээр ажиллаж байна вэ гэл ингээл тоо чанараа хөөх юм бол мэдээж бас яхан асуудалтай зүйлүүд мэдээж байгаа. За тэгээд хуульч болгон хүүхдийн эрхийн тухай мэддэг байх бас шаардлага байгаад байна тий. Зүгээр ингээд мэрэгсэн дагинсан хуульчтай байх юм уу эсвэл хуульч болгон мэддэг байх уу гэдэг дээр эхлээд бид нар хариулттай байх хэрэгтэй байгаа. Яг би бол анх бол ингээд хуульч нар бас юм дагинсан мэрэгсэн байвал гэж боддог гэсэн. Гэвч одоо шинэ шүүх прокурорынхаа цагдаа нар гэл ингээл хүүхдтэй холбоотой зөрчил ороод ирлээ. Гэмт хэрэгтэй холбоотой дуудлага ороод ирлээ гэхэд айлч цагдаа дээр айлч прокурор тэн дээр шалгах ээлжинд харуул тий. Тухайн одоо процессны хэрэг харуул хин ч гэсэн ажиллах үүрэгтэй шүү дээ. Тэгээд ирэхэд хамгийн түрүүнд хүүхдийнхаа эрхийн тухай ойлголтоо мэддэг, хамгааллынхаа хамгийн наад захын процессыг мэддэг байх нь нэг талаараа эргээд хуульчдын үүрэг болж эхлэх байгаа байхгүй юу? Яг нөгөө насан туршидын хувьд бол насан туршидын маргааныг хилцэж явах явцад энэний цаана хүүхэд байгаа юу гэдгийг байнга л ярьж хандаг байх хэрэгтэй гэсэн үг тий. Яг өндөхгүй бол яг уу. Гэхдээ энэ хэрэг маргаа энэ шийдэгдснээрээ заавал бодох хүүхэд яах вэ гэдэг асуудлыг гаргаж ирж тавьдаг. Шүүгч гэсэн бас тэр яхта хүүхдийн асуудал гэж хэрэг маргаан дээр насан туршсан үнийг барьж аваад баривчилж явж хорихдоо цаана хүүхэд байгаа юу? Хүүхэд үлдсэн үү? Гэхдээ одоо аав ээж нь бариад явчихад тэнцээ 3 хүүхэд үлдээ бол яах гэдэг л одоо манай хуульчид өөрсдөө байнга л сандаг байх хэрэгтэй байна. Тэгээд нөгөө одоо юу гэдэг нөгөө мэрэгсэн дагинсан хуульчийн асуудал гээд орхичлаа. Өө би угаасаа энэ салбарыг мэдэхгүй юм чинь гээд өөрөөсөө зайлуулчихдаг юм байна гэдгийг одоо ингээд яг ажиллах явцдаа л одоо ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэгэж нөгөө хин нэгний эсвэл хин нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн л мэддэг асуудал гэж юусыг ярьж болохгүй юм. Хүүхдийн эрхийн асуудлыг. Хуульчдын холбооны хувьд бол бас хүүхдийн эрхийг дэд хороо байгуулж байгаа гэдэг маань хуульчдаа энийг анхаарах ёстой шүү гэдгийг бол одоо ингээд сигнал өгөөд байна л гэсэн санаа гэсэн үг тийм. Мэдээж яг би тэд айгүйх чамлалттай байгаа өөртөө. Тэгээд яг ингээл салбарын хүмүүстэй мэрэгжлийн хүмүүстэй хамтарч ажиллах хэрэгцээ шаардлага мэдээж байна. Дээрээс нь хуульч нар энэ таньж мэдэх ойлголтын асуудлууд байна. За ялангуяа эрүүгийн эргийн зөрчлийн эргийн хохирогч хүүхдүүдээр ажиллахад хамгийн наад зах нь хүйсийн үед бид нар яаж ажиллах вэ? Тийм хүйсийн тэнцвэртэй. Одоо цагдаа нар чинь дандаа эрэгтэй байгаа тийм. Гэтэл хохирогч эмэгтэй хүүхдээ ороод ирлээ гэхэд яах вэ? Тийм хүн тийм. Тэгвэл эмэгтэй цагдаа байна уу? Гэл ингээл хэлнэ гэсэн үг шүү дээ тийм. Хамгийн наад зах нь гээд. Тэгээд энэ бүх асуудлуудаа бид нар шийдэхгүй бол ингээд мянган сайхан хуультай байх одоо ингээд хүүхэд хамгааллын бүхэл бүтэн том тогтолцоо бий болоод байхад мэрэгжлийн салбарынхан өөрсдөө энэ дээр суралцдаг мэдрэмжтэй хариуцлагатай байх. Жишээд охин хүүхэд дуудлага өгөхөд
эрэгтэй цагтаа очих уу, эмэгтэй цагтаа очих уу, эсвэл эмэгтэй очих уу гэдгээр Мэдлэг байх хэрэгтэй байгаа. мэддэг байх хэрэгтэй. Тэр нь бэлэн байж Бэлэн хэвээр. байж ах хэрэгтэй гэсэн үг байна. Энэ тэгэл манай харчуудлын явахад очиж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө ахтай стресстэй бас өчрхийлд төрцсөн охин бол яах вэ? Үгүй шүү дээ. Эрэгтэй хүн хараад яах вэ? Ямар хариу урвал үзүүлэх үү гэл. Тэгэхээр цэрэнтлэн мөрөгчт нь одоо жишээлбэл хүүхэд бол үүрэг хүлээгч биш. За сая бол энэ жилийн үүрэг хүлээгчдийн үндэсний чуулган тэрүүгээр нь ямар асуудал ярив? Тэнд хүүхэд юу н оролцсон уу? Оролцоог бол яагаад хүүхдийг тэнд оруулдаггүй? За өөр хүлээгчдийн үндэсний чуулган маань одоо үндэсний хэмжээнд зохион байгуулагдахаар бэлтгэл ажил хангаад байгаа. Энийн хүрээнд 21 аймаг 9 дүүрэгт одоо энэ өөр хүлээгчдийн чуулганыг ер нь 14 юугаар зөвлөмжөөр 14 салбараар ингэж одоо хилцүүлэг хийгээд тухайн орон нутагт одоо юу нь болж байгаа юм, юу нь болохгүй байгаа юм, болж байгаа юм а яаж сайжруулах юм, болохгүй байгаа юм а яаж шийдгийг тэр шийдэлтэй эрүүлэх тийм юу зөвлөгөөнийг ингээд зохион байгуулж байгаа. Тэрийгэ шийдвэр гаргах төвшний хүмүүсүүдэд одоо хүргэж ажиллаж. Тэрэн дээр бол манайхан хүүхд оруулсан. Ялан хүлээгч үү? Үүрэг хүлээгч биш, тэр үүрэг хүлээгчдэд тухайн хүүхдүүд дуу хоолойгоо бид нар ийм байхад томчууд та нар энийг л ингэ шийдээд өгөөч. Хүүхдүүд биднэрт ийм хэрэгцээ байгаад байна. Ийм хандлага томчуудаас хэрэгтэй байна гэдэг дуу хоолойг нь бол оруулж энэ дээр бол ажилласан. Энэ дээр бол оролцох хэрэг байгаа. Гэдэг бол хизээч хүүхэд биш. Хизээч хуулинд хүүхдэд үүрэг болгож яг дэг журам тогтоож болно тий. Энэ дэг журам энэ өрөөнд ажиллаарай гэдэг. Болохоос чи ийм үүрэгтэй гэдэг тийм асуудал. Тэгээ томчууд бид нар бол хүүхдийг нэг 4 хүн ирэхээр ч юм уу нэг тий ингэж хязгаарлагддаг. Хүүхд маань өөрөө бараг 50 гаруй 100 гаруй нэг эрэхтэй байдаг. Тэгээ тэр эрхийг нь бид нар 100% өөрөө хангаж чадаагүй хүүхдийг бас үүрэгжүүлнэ гэдэг асуудалс байж болохгүй л. За тэгэхээр өнөөдөр биднээс илүү жоохон наривчлээ тий. Тэгэхээр хүүхдийн эрхийн асуудал үүрэг хүлээгчдийн асуудал ярих юм бол одоо баг хэдэн өдөр сар жилээр яриа шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол хэдүүлээ гэмт хэрэгт холбогдсон хохирсон хүүхдийн эрх маш эмзэг болсон үед тэр хүүхдийн эрх хамгааллын асуудал мэдээж сүүлийн асуудал байна. Миний хамгийн ихний асуулт бол ер нь хохирсон хүүхдүүдэд тийм ээ яг тэр эрхийг нь хамгаалахад төрийн байгууллагуудаас хэрхэн оролцдог гэдэг асуултыг эхлээд цэрэнтлэн мэрэгчлэнээс. Ер нь бол нөгөө хуулиндаач байгаа хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гэж байдаг. Энэ бол анхан шатанда бол 21 аймаг 9 дүүрэгт болоод байдаг. Тэгээ энэ дээр бол ганцхан нөгөө эрхэн зөрчигдсөн хохирогч одоо 3-4 ийм субъектуудыг нэлээд ингэж онцолж авч ажилтдаг л та. Тэгээд одоо эрхэн зөрчигдсөн хүүхдүүдэд эхний ээлжинд яаж үйлчлэгээ үзүүлэх вэ гэхээр тухайн одоо хороонд одоо хамтарсан багаас мэдээлэл өгч одоо ийм бэлгийн хүчирхийллийн хохирогч байна, гэмт хэргийн сэжигтнэр одоо шалгагдж байгаа ийм хүүхэд байна гэдэг мэдээлэлээс солилцоод тухайн хүүхдэд одоо бүтэн ч юм хагас ч юм асран хамгаалах шаргалзан дэмжигч байхгүй тохиолдолд хууль ёсны төлөөлөгчөөр нь оролцож тухайн хүүхдийн эрхийг нь хангана. За одоо мөрдөн байцаалтын шатанд хүүхэд одоо мэдүүлэг авах байхад тэр хүүхэд одоо хууль ёсны төлөөлөгч байхгүй байх ч юм уу тэр үед одоо өмгөөлөгчөөр хангах эсвэл манай одоо төрийн байгууллагын мэргэжилтнүүдийн зүгээс одоо хууль ёсны төлөөлөгчөөр оролцох. За бас эрүүл мэнд болон нийгмийн халамжийн чиглэлээр нь одоо тухайн хүүхдэд ямар үйлчлэгээ шаардлагатай нь тэр бүгдийг нь одоо чиглүүлж одоо холбогдох байгууллагатай хамтарч одоо ингэж үйлчлэгээ үзүүлж эрхийг нь хамгаалж ажилладаг байгаа. За улсын хөгжлийн эрх зүйн байгууллагаас та нар хамтарсан судалгаа хийсэн бол ковид үед энэ хүүхдийн эрхийг талгад өртсөн хохирсон хүүхдийн эрхийг хамгаалах үед ямар зөрчлүүд үүсээд байсан талаар. За олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага Европын холбооны санхүүжилтээр одоо яг энэ ковид цар тахлын үед хүүхдэд одоо хууль зүйн тусламж үзүүлэх хүртээмжийг нэмэгдүүлэх замаар одоо энэ цар тахлын нөлөөг бууруулах гэсэн ийм төслийг бол хэрэгжүүлээд дуусж байгаа. Тэгээд энэ төслийн хүрээнд бол яг энэ цар тахлын үед хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа ерөнхийдөө ямар байдлаар ажилласан бэ гэдэг төрөвчлсөн үнэлгээний судалгааг бол хийсэн байгаа. Тэгээд энэ судалгаагаа бол гэр бүл хөгжил залуучдын хөгжлийн газар, гэмтгэрээс сурчсан сэргийлэх зөвлөлийн ажлын алба, цагдаагийн ерөнхий газар гэх мэт олон талуудын оролцоог хангаж агаад энэ судалгааг бол хийсэн. Тэгээд судалгаа маань болохоор яг нөгөө олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын ер нь энэ цар тахлын үед те энэ хууль зүйн тусламж үйлчлэгийг яаж үзүүлж байгаа юм бэ гэдэг ийм олон улсын бас аргачлалыг
авчраад байгаа олон улсын аргачлалаа Монголын хөрсөн дээр одоо асуумж судалгаа юмнуудынхаа бүтц юмнуудыг одоо боловсруулад талуудынхаа оролцоог хангаад саналыг авч агаад одоо ийм судалгааг болов хийсэн. Тэгээд энэ судалгаа бол яг энэ хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны илүү одоо гишүүдээс бол нөгөө яг авсан тийм судалгаагаар тий. Тэгээд энэ судалгаагийн тохиолдолд ямар асуудлууд үүс тэр талаас. Тий. Тэгээд энэ судалгаагаар бол ямар асуудлууд гарч ирсэн гэхээр цар тахлын үед мэдээж ойлгомжтойсэн. Тэгээ энэ нөгөө шинэ нөхцөл байдал байсан учраас бүгдээрээ одоо яаж ажиллахаа ерөөхдөө мэдэхгүй байсан. За гишүүд маань болохоор ерөөсөө нөгөө хамтарч ажиллах тал дээр одоо маш их учир дутагдaltaй. Салбар дундын хамтын ажиллагааг хангаж ажиллахад бол нэгдүгээрт маш хүндрэлтэй байсан гэж судалгаагаар бол гарсан. Тэгээ яагаад тэгэхээр нөгөө хүүхдийн эрхийн хууль зүйн хороо чинь өөрөө одоо олон талын нөгөө салбарын хүмүүс байна те боловсрал, эрүүл мэнд ингээд бүх салбар шүүх, прокурор, цагдаа гэдэг ингээд байж гин. Гэтэл энэ хүмүүс мань нөгөө цар тахлын олон гүл хорооноос болоод одоо хүүхдийн эрхийн хууль зүйн хороо журман дээр одоо улиралдаа ямар ч гэсэн нэг удаа хуралдах хэвээр тий. Тэгээ энэ хурлаараа төлөвлөгөөгөө гаргаад төсвөө батлаад ингээ үйл ажиллагаа явуулах хэвээр байтал хөл хорионы улмаас ерөөсө хуралдаж чадаагүй байх тохиолдлууд маш их байсан. Тэгэхээр энэ нөгөө эргээд үзүүлэх хэвээр тэр хүүхдийн эрхийн хууль зүйн хороо үйлчлэгээ үзүүлэх хэвээр байтал нөгөө үзүүлэх хэвээр үйлчлэгээнд бол маш их удаашрлууд гарсан гэсэн дүгнэлтүүдийг бол гарч ирж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл манай басан жаргал хөлчүүд бол хүүхдийн ялангуяа хохирч хүүхдийн талаар бол одоо байдаг чангаараа л бараг хашгирдаг шахуу юм байдаг л та. Ялчгүй ковидын үед хүүхдийн эрхийг хамгаалах ялангуяа хэрэгт холбогдсон бол охирсон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хууль зүйн хороо маань бас бүрэн ажиллаагүй шиг байгаа тийм. Тэгвэл энэ талтай холбоотой ямар яг хууль зүйн хувьд ямар асуудлууд үүсдэг вэ? Хуульчдын хувьд. Одоо жишээ нь нөгөө цэцэрлэгт хүрээлэнд асуулсан 4 хүүхдийн кейс яасан бэ? Яг ковид үед болсон хэрэг шүү дээ. Эмийн сангийн гадаа тогон зохиосон хүүхдийн хэрэг яаж дууссан бэ? Гэт бид яг кейсүүдийг харах хэрэгтэй. Гэт ингээ харахаар яг тэр 4 хүүхдийн 2-1 гэр бүлийн хүүхдээсэн. Тэгэхээр 3 айлын учирсан юм хохирлын асуудал. Тэгээ энэ дээр доор хаяж 2-оос 3 өмгөөлөгч ажиллана гэх. Тэгэхээр ингээд нэг доор хаяж 3-аас 4 өмгөөлөгчийн хэрэгцээ маш яаралтай гарч байгаа байхгүй. Яаралтай гэдэг нь өөрөө юу юм гэвэл магадгүй нөгөө гэмт хэрэг зөрчилд холбогдсон этгээдийн зүгээс, насанд хүрэгчдийн зүгээс, бизнесийн байгууллагын зүгээс нөгөө хохирогчийн аав ээжтэй шууд холбогдоод хууль ёсны төлөөлөгч нь байгаа шүү дээ, тийм. Сая бол хэрвээ хууль ёсны төлөөлөгч байхгүй бол энэ байгууллага ордог гэж байна, тийм. Хууль ёсны төлөөлөгч байгаа тохиолдолд энэ хүүхд төрхийн байгууллагад орч чадахгүй. Зөвхөн хууль ёсны төлөөлөгч нь өөрөө ороод явна. Тэгэхээр нөгөө насанд хүрсэн бизнесийнхэн насанд хүрэгч нар чинь насанд хүрэгчтэйгээ харилцахаараа арай өөр төвшөнд яриа явчихна, тийм. Хохирлын чинь барагдвал юм хэдэн төгрөг өгье ингээд энэ кейсээр гомлгүй гэд хийчих гэд ингээд асуудал өөрөө дандаа тэрлүү хэлбэх гэдэг. Ялангуяа амжиргааны баталгаажих төвшнгөөс доогуур өрхийн хүүхдүүд хохирсон тохиолдолд эрх хамгааллын асуудал маш хүнд. Энэ хэрэг яаж төгссөн бэ гэдгийг бид нар мэдэж чаддаг байхгүй. Тэнд нөгөө мэрэгжлийн хүүхд хамгааллын байгууллага орох боломж байхгүй учраас. Тэгээ энэ хэрэг дээр бол бид нар өмгөөлөгч нартайгаа уриалаад дуудаад энэ хэрэг дээр ажиллах өмгөөлөгч байна уу, сайн дураараа ажиллаад өгөөч, тий. Бүхэл ингээд чадлаараа ингээд бид нар мэрэгжлийн талаас нь ингээд хүүхд хамгааллын хүмүүсийн ингээд та хэд зөвлөгөө өгье. Яг ингээд хуульчийнхаа хувьд ажиллаад өгөөч гэдэг. Манай залуу хуульч нар харин энэ дээр айгүй уриалах гэх хандаад 4-5 өмгөөлөгчтэй юм баг гараад ингээд айл хохирогчдэр ингээд ажиллаад явсан. Гэхдээ харамсалтай нь яг нэг өршөөлийн хуулиар бас орж таарад ингээд нэг тодорхой хэмжээний хохирол барагдуулаад өршөөлд ороод яг үүндээ бизнесийн байгууллага нь хариуцлага хүлээх. Ямар ч бизнесийн хариуцлага тэнд эдийн засгийн хөшүүрийг ажиллаагүй гэсэн үг. Нэг. За бас яг тэр нөгөө эмийн сангийн гадаа бас тогон зохиосон хүүхдийн асуудал тий. Бас л энэ дээр тухайн эмийн санг түрээсэж ажиллаж исэн хувь хүн нь хувь хүнийхээ хувьд л хариуцлага хүлээс. Нөгөө бизнесийн байгууллага хариуцлага хүлээх. Гэт ингээд хариуцлагын насанд хүрэгчдийн хариуцлагын уялдаа холбоо өөрөө үнэхээр хүүхдийн эрхийг хамгаалахаас сэргээхэд чиглэж гин үү гэдэг айгуу том асуулт энэ дээр байгаа. Түрүүн би нөгөө хэлжсэн яг нөгөө хин нэг нь дагнаад яваад ирэхээрээ энэ сэдв чи өөрөө хин нэгний сэдв болчдөг юм байна. Манайхан ч бас их ингээд нэг өмчлүүлэх гээд эсвэл өмчлөх гээд байдаг. Эсвэл ус төржүүлэх гээд. Эсвэл ус төржүүлэх гээд байдаг учраас энэ сэдвийг маш задгай, маш олон хуульч нар ордог. Хуульч нар чинь зөндөө олон ингээд салбарт ингээд мэргэшэл дагнаал ажиллаж шүү дээ. Тэгээ хуулийн фирмүүд гэх. Тэгэхэд хуулийн фирмүүд ядчил энэ том зохион байгуулалтанд орсон
тодорхой хэмжээгээр эдийн засгийн авч явж байгаа хуулийн фирмүүд ядаж нэг жилдээ дор хаяж 2 хүүхдийн хэрэг дээр тууштай дуустал нь ажилдаг байх ийм нийгмийн хариуцлага ийм тогтолцоороо бид нар орох хэрэгтэй юм болов уу гэж хараад байна. Тэгэхээр одоо яг энэ чиглэлээр ажиллаж байгаа ялангуяа туршлага багтаа хуульчид айл хүүгээр орсон тохиолдолд мэрэгжлийн хүмүүс заалаад имлээд өгөх бүхэл бүтэн ийм багууд манай хуульчдын дунд бас өмгөөлөх хэрэгээсээ татгалзаад тийм зөвхөн тэрийн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилтдаг манай хуульчид бас нэмэгдэж эхэлж байна л да тийм өмгөөлөх хэрэгээс татгалзъя. Би энэ тогтолцоог зөв болгох чиглэлээр ажиллая гэж байгаа манай хуульчид бас харьцангуй нэмэгдэж байгаа. Тэгэхээр орон нутгийн манай өмгөөлөгчд өмгөөлөгчд ялангуяа тэр хүүхдийн иргэдээр би барахгүй болвш ороод тэгээд хуульчтай холбоо хуульчтай холбооны хүүхдийн дэд хороолоо хандаад байх юм бол одоо бусад судлаач эрдэмтдийн хүмүүстэй холбогдоод мэрэгжлийн хүмүүстэй холбоод зааварчилгаа зөвлөгөө өгөх. За дээрэс нь бас хүүхдийн хууль зүйн орооны хувьд бол энэ дээр оролцох боломж хэрэг байгаа зүйл юм байна. Ер нь бол боломжтой. Ер нь саналаа тавиад тий нөхцөл байдал ямар байна, аль тал дээр нь дэмжлэг авахаар байна, аль тал дээр нь одоо хамтарч ажиллахаар байна гэдэг юм дээр болоод хүүхдийн хууль зүйн орооны үндсэн чиглэлээр байна шүү дээ тий. Тэгэхээр хүүхдийн хууль зүйн орооч гэсэн бас энэ асуудал дээр асуудал үүсэх юм бол бас хуульчтай холбоо, өмгөөлөгчтэй холбоо хандаад асуудлаар мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авах юм байна. Тэгэхээр бодлого засгийн судлаачид яг энэ хууль ёсны төлөөлөгч томилхтой холбоотой асуудал судалгаан дээр ямар хувь байдлаар гарч ирсэн? Ер нь судалгаагаар одоо бид нар фокус бүлгийн ярилцлагуудыг гишүүдийн дунд бол нэлээд хийсэн. Тэн дээр хүмүүс маань бол сэтгэлийнхээ үгийг нэлээд ярьсан. Тэгээд жишээлх юм бол яагаад одоо хүүхдтэй холбоотой хэрэг удаашсан гэхээр одоо нэг хоорондын мэдээлэл солилцох платформ байхгүй, мэдээлэл шуурхаа солилцож чадахгүй тий. За цагдаа дээр нэг хүүхдтэй холбоотой асуудал гарсан байлаа гэхэд хүүхдийн хууль зүйн хороо мэдээгүй байж ах жишээтэй ч юм уу тий. Гэтэл за цагдаагаас нөгөө мэдээлэл нь ирлээ гэхэд зарим нь одоо нөгөө бүр 30 хоногийн дараа ирэх жишээтэй удцсан тий. Хүүхд хамгааллын үйлчлэгийг 30 хоногийн дотор үзүүлэх ёстой гэсэн байдаг. Гэтэл одоо нөгөө хүүхдийн хууль зүйн хорооны ажлын алба буюу одоо орон нутгийн гэр бүл залуучдын хүртлийн газар энэ ажлын алба нь 30 хоногийн дараа мэдчих жишээтэй. Гэх мэтчлэн ингээд шоног тэр хүүхэд ямар нэгэн хамгаалтгүй. Тийм. Шууд насан туршид харьцаа явуулдаг гэсэн үг шүү дээ тийм. Тэгэхээр тэдний эрхийг хамгаалах чиглэлээр ерөөсөө ажил хийгдэг гэсэн үг. Тэгэхээр одоо нөгөө цагдаач нь өөрөө хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүн байгаа шүү дээ. Тэг цагдаагийнх нь дарга нь тий. Тэгэхээр энэ нөгөө уялдаа холбоо маш муу. Хоорондоо одоо нөгөө яг энэ салбарын тэр энэ гишүүд нь хоорондоо одоо холбогдох мэдээлэл солилцох урсгал нь тодорхойгүй учраас өнөөдөр магадгүй тэр одоо яг тэр кейс гарч байгаа тэр 30 хоногийн дараа мэдээлэлгээд байгаа тэр хүмүүс маань өөрөө хүүхдийн эрхийн хууль зүйн хорооныхоо гишүүний хувьд үүргээ мэдэхгүй байна л гэсэн үг байхгүй. Бид нар ийм асуудал гарлаа маш харалтай энэ ажлын алба руугаа мэддэгдэх хэвээр. Ажлын алба руу мэддэхээр яах ёстой гэхээр нөгөө хорооныхоо хурлыг яаралтай одоо зарлаад тухайн хүүхдийн асуудал дээр яаж ажиллах вэ гэдэг төлөвлөгөө шийдвэр юмаа гаргаад ингээ ажиллах л бол механизм тийм байвал одоо хүүхдийн эрхийг зөрчихгүй л байх гэдэг юм л да. Зөвхөн өргөжлийн хувьд бол яг энэ чиглэлээр одоо агентлагийн зүгээс ямар хуу үйл ажиллагаа зохион байгуулж байна. За ерөнхийдөө нөгөө хүүхд хамгааллын чиглэлээр нөгөө хууль зүйн хороонд байгаа хүүхдүүдэд одоо шуурхаа үйлчлэгээ үзүүлэх, тэдний эрх зүйн байдлыг нь одоо сайжруулах чиглэлээр одоо ер нь бол хууль эрх зүйн хүрээнд дэж тэр одоо сайжруулалт хийгээд явж байгаа. Тийм 2021 оны 12 сарын 6-нд бид нэр хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд одоо хууль зүйн дотоод тэргийн сайдын хамтарсан тушаалаар хүүхдийн хууль зүйн хорооны зохион байгуулалт чиглэлийн талаар шинжилсэн журам баталсан. Тэрэн дээр бол нэлээд одоо энэ хорооны гишүүдийн чиг үүргийг тодорхой зааж өгсөн. Ямар тохиолдолд одоо аль байгууллагын шуурхай ажиллахын хаана мэдээлэл солилцохын хүүхдтэй яаж үйлчлэгээ үзүүлэх гэдэг дээр бүр үүрэгжүүлж одоо зааж өгсөн байгаа. Тийм тэгэхээр ер нь бол он гараад бид нар бол энэ дээр нэлээд төлөв анхаарч ажиллаж байгаа. За энэнийхээ хүрээнд бид нар одоо хүүхдийн эрхийн хууль зүйн хорооныхаа энэ шинжилсэн журмынхаа хүрээнд одоо гишүүдийн чадахжуулах одоо сургалтуудыг одоо үндэсний хэмжээнд бүсийн хэмжээнд зохион байгуулад ажиллаж байна. За зүүн бүсийн Хинтээ, Дорн Сүхбаатар, Баруун бүсийн Ховд, Увс Завхан гэх гойхалтай гээд за саяхан бид нэр төвийн бүсийнхаа хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадахжуулах сургалтыг одоо бас хийсэн. Энэ дээр одоо бид нэр одоо ганцхан манай байгууллага биш Европын холбоо олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, Монгол улсын гэмтэргээс өрсөлдсөн сэргийлэх зөвлөлийн ажлын алба, за манахаас гэдэг ер нь ингээ олон талын хамтарсан энэ байгууллагууд маань одоо энэ хүүхдийн эрхийн хууль зүйн хороог чадахж
орчуулах, бэхжүүлэх, одоо энэ хороогоор үйлчлүүлж байгаа хүүхдэд үзүүлж байгаа үйлчлэгийг сайжруулах, цаг алдалгүй үйлчлэгийг нь одоо хүргэх үүднээс одоо нэг юм бас чиглэж ажиллаж байгаа. Төрийн байгууллагууд, удирдлагууд их хурлаас ахуулаад олон асуудал дотроос хүүхдийн асуудлыг аль хэмжээнд эренбэлж байна. Хамгийн сүүлч. Тэгвэл хүүхдийн асуудал орлоо гэж амар чухал асуудал ярьж байгаа. Гинт хүүхдийн асуудал гарвал өөрийнх нь хүүхдийн асуудал бол яах вэ? Хаяал явна шүү дээ. Хаяал явж байгаа. Тэгэхээр ямар ч асуудал байхад өөрийнх нь хүүхдтэй холбоотой асуудал хаяа явж штэ. Бүр нэг нойр. Яг нэрэндээ бид хэд ч гэсэн асуудал гарвал шууд хаяад явна. Юу нэвтрүүлэг цаашаа алга болно штэ. Гэтэл яагаад яг өөрийнх нь хүүхдийн асуудлыг яригдчихэж байгаа штэ. Яагаад тэр хүмүүс энэ асуудлыг эренблэхгүй байна? Яагаад их хурл хилцэх асуудлынхаа хамгийн нэгдүгээр хүүхдийн асуудал явахгүй байна? Иргэдийн хурл хэрэлцэх асуудалтай нэгдүгээр тавихгүй байна. Засаг дарга хүүхдтэй хамааралтай асуудалхад бүх юм хаяад хамгийн түрүүнд хүүхдийн асуудал хилцэхгүй байна. Энэ дээр та бүхний санаа бодол. Яг суучлаа. Энэ дээр ингээ хараад нэг юм ойлголт байна. Та нөгөө нэг түрүү нэг асуужсэн шүү дээ. Эрхийн тухай ойлголт хэтрэн гэж байхгүй гэд. Бид нар яг нөгөө нэг эрх гэдэг үгээр нийтгүй зүгээр монгол хэлэнд яг эрх гэдэг үгээр бид нар зөв сонгосон юм буруу сонгосон юм бэ? Яг эрх гэхээр дандаа нөгөө эрхийн балаа тий дураараа гэдэг үг ойлголт яваад байна. Дураараа гэдэг эрх таваараа гэдэг ойлголт явсаар хагаад бид нар ерөөсөө яг энэ хүний эрхийн асуудал, хүүхдийн эрхийн асуудал ярихлаар хідэн дураараа юмнуудын тухай гэж бүр энийг тогтсон ойлголт бүр ерөөсөө ингээд ийм хатуу богшмол ойлголт байгаа байхгүй. Тэр байтга нөгөө манай нэг ах тэр их мэдлэлтэй хүн ер нь аль хүний эрхийн асуудлыг хитрээд байгаа гэж ярьж байсан тийм. Тэгэхээр би бол яг эрхийн тухай ойлголт, хүний эрхийн тухай, хүүхдийн эрхийн тухай насанд хүрэхчэд өөрсдөө мөн чанарыг маш сайн ойлгож таньж мэдэх ёстой гэж боддог. Эрхээ мэддэг хүн бусдын эрхийг зөрчихгүй. Бусдын эрхийг зөрчихгүй гэдэг чинь үүрэгтэй хариуцлагатай иргэн байна гэсэн үг. Нэг. Хоёрдугаар хүүхдийн эрхийн асуудал яагаад нэгдүгээр байх ёстой юм бэ? Тэ? Өөрийнхөө хүүхдийн асуудал дээр гүгээд явж гин, бусдын хүүхдийн асуудал дээр яагаад байгаа юм бэ? Өнөөдөр манай хүүхэд том болоод дахиад энэ хүүхдүүдтэй хамт амьдрэх ш. Нэг юм байна ш. Тэ? Тусгаарлаа салахгүй ш. Тэ? Эрхээ мэдэхгүй тав хүүхдтэй эрхээ мэддэг ганц хүүхэд нэмэргүй ш. Нэмэргүй байхгүй юу? Тэгэхээр энэ хандлага, энэ ойлголт чинь өөрөө альбан тушаалтан мэрэгчлэтнүүдээс одоо өөрсдөөс нь шалтгааллах төдийгүй бүр ингээд бүх нийтийн хүн бүрийн баг үйл хэрэг болоод байгаа байхгүй. Үүрэг болоод байгаа байхгүй. 3 дугаарт гэвэл сая төсвийн тухай, төсвийн хэмнэлтийн тухай хууль дээр гэл ингээл харахад тий хаана хэний төсвийг хэмнэж вэ гэхээр хүний эрхийн үндэсний комиссийн зардлыг хэмнээл гараад ирчих واخгүй бид нэр яг баталсан уруулал тий баталсан. Гэл ингээд үзэхлээр бид нар хүний эрхэд хандж байгаа бидний хандлага өөр айгуу амар том асуулт юм. Бидний биш 76 юм шиг. Ялгаагүй бидний ч асуудал мөн. Бидний ч асуудал мөн. Бид нар өнөөдөр ингээд яг би бол мэдээж одоо юу гэдгийг ингэдэг л дээ нөгөө хүний эрх ярьдаг хүмүүс ингээ баялаг бүтээдэг биш хийг ярьсан хүмүүс гэл амар ингэж нөгөө буруулах ханддаг байхгүй юу тий хэдий ярьсан ярихаас чашгүй гэл тий гэхдээ эн чинь өөр таны хүүхдийн амьдралын чанарт нөлөөлөх зүйлийн тухай бид нар одоо яриад байгаа 10 жилийн дараа 15 жилийн дараах юм магадгүй тэр хүүхдээ ингээл хамгаалаа явж идэл тэр хүүхдийн ихэд л огтын мэдлэггүй ханхаараг хүүхдүүд рүү явал орчих шүү дээ 18 хүрлээ орно үгүй маргааш орно одоо орно шүү дээ араас нь дагаад явдалтай шүү дээ бүр ингээд одоо буу шийдэмт хамгаалж явах юм байна шүү тэгээ одоо юу гэдэг нөгөө хувийн сургууль гэдэг ч юм уу тий улсын сургууль гээл одоо ингээл амар том маргаан талцал үүсэлэн тий яг үндэ хувийн сургууль 30 хэдэн мянган хүүхдийн л асуудал улсын сургуульд хэдэн зуун мянган хүүхдийн асуудал байгаа байхгүй тэгээ бид нар яагаад энэ хувийн сургуулийг чухалчлаад байгаа юм тий шийдвэр гаргагчдын хүүхдүүд хувийн сургуульд байгаа мó улсын сургуульд байгаа мó гэл ингээл бодох хэрэгтэй асуудал тийм. Тэгэхээр энэ эрхийг ирэмблээд байгаа. Ер нь бол эрхийг ирэмблэх ёсгүй гэдэг. Эрх ирэмблэгдэх ёсгүй. Бүх эрх ижил тэнцүү яг адилхан хангалтын төлөө төр үүрэг хүлээж байгаа. Төрийн үүрэг зөрчигдсэрийг сэрийн эдлүүл. Эрх чөлөөт боломжийг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ боломжийг эдийн засгийн боломжийг, нийгмийн боломжийг, улс төрийн бүх боломжоор хүлээх ёстой. За тэр дундаа түрүү нөгөө багш ирсэнтэй нөгөө хүүхэд гэж яагаад онцлоод байгаа юм бэ? Ерөөсөө л чадамжгүй иргэн байгаад байна шүү дээ тэнцэж чам бидний хамгаалалт хэрэгтэй. Маш ойлгомжтой тийм маш шаардлагатай, онцгой шаардлагатай учраас ядаж хүүхдийн эрхийг нэггээр дэрэмлээд энэ шийдвэрлэх асуудал дотроо оруулаад сурах.
төсөв зохиолоо тий орон нутагт ингээд төсөв зохиолоо гэхээр хамгийн түрүүнд засаг дарга нь иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчд нь за энэ онд манай аймаг хүүхдтэйгээ холбоотой ямар асуудлууд хийх тэрний төсвийг хэлээд ороод ир. Гээд л асуудаг ингээд засаг даргатай очил яг мандан батрах. Тэгэхээр энэ дээр яг одоо конвенц дээр болохоор ч яг тэгээ залцмаар шүү дээ. Хүүхдийн дээд эрх ашгийг хангана гэдгийг төр амлаад авсан байгаа шүү дээ, тий. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр төрийн шийдвэр гаргах төвшөнд бас эхлээд тий үйлчлэгэнд ажиллаж байгаа хинээч бай. Одоо гаргаж байгаа шийдвэр, үйл ажиллагаа хийж байгаа бүх зүйлдээ хүүхдийн дээд эрх ашиг гэдэг нь болохоор бүх эрх ашигаас хүүхдийн одоо эрх ашиг нь нэгдүгээр тавигдана л гэсэн зүйл аахгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр тэр төсвийн тухай ярихдаа альва ямар ч шийдвэрийг гаргахдаа тэр асуудал нь одоо хүүхдэд шууд хамаатай байж болно, шууд бис хамаатай байж болно. Гэхдээ бид нар энэ нь хүүхдэд яаж нөлөөлөх вэ гэдгийг нэн тэргүүнд үнэлэх, харах ёстой л гэсэн үг байхгүй. Тэгэхээр төр чи өөрөө яг л тийм л үүрэгтэй байна. Тэгэхээр нөгөө улсын их хурлын гишүү шийдвэр гаргаж байгаа хүмүүстэй бүгдээрээ тийм л байх хэвээр. Орон нутгийн шийдвэр гаргаж байгаа, төсвөө зохиож байгаа хүмүүс бүгдээрээ л тийм байх хэвээр л байхгүй. Одоо шинэ би Дорногов аймгийн Эрдэнэ суманд очиход яг тоглоомын талбай гэдэг тоглоомын гадаа ингэж байдаг шороотой тоглоом тийм угаалцсан байхгүй юу? Өөр яг тийм болоо асуусан чинь засаг дараагаас асуухгүй юу? Та нар ингэж хүүхдийн тоглоом талбайгаа угаагаад идэг. Ядж байгаа аюул болно тоглоомын талбайтай байлээ. Жижигхэн сум байж хүүхэд тоглож байгаа юм ч угаалгүй байдаг гэж. Эмэгтэй засаг дарга байсан л та. Яа тэгээ. Тэгэхээр нөгөө хамтлага л байна шүү дээ. Тэр хүн бол хамгийн түрүүнд хүүхдэд л бодож байна. Бүр засаг даргын тамгын газар хүүхдийн тоглоомын талбай гэж яаж байгаа юм. Аав ээж хөдөөнөөс орж ирээд хүүхдийн ч тоглож байгааг аав ээж нь сумаар ороод ингээд үйлчлэгийг авах гэж. Одоо ингээд хандлага шүү дээ. Ямар аймгийн айл сумх юм бэ? Дорногов аймгийн Эрдэнэ сум л байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг яг энэ одоо төрд ажиллаж байгаа бүх хүн л өөрөө яг энэ хүний эрхийн мэдрэмжтэй, хүүхдийн эрхийн мэдрэмжтэй байх тухай асуудал хамгийн чухал тавигдаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ чиглэлээр бас манай агентлагийн зүгээс нөгөө нэгдүгээрт хүүхэд гэдэг хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд одоо өрнүүлж ажиллаж байгаа одоо баг 2 дахь жилд болж байна. Тэгээд ер нь бол бүх асуудал дээр юмыг жижиг гэж харахгүй заавал ингээд том асуудлыг хүндж ярих биш, халиваа асуудлыг жижиг гэлтгүү дандаа нэгдүгээр хүүхдийн асуудлыг тавьж тэр асуудлынхаа ард гарч явах ёстой гэдэг юмыг л бас ойлгох чиглэлээр орон нутагтаа нөлөөллийн хандлагын бүхэл юмаа хийхдээ л нэгдүгээр төгсчүүл гэдэг чиглэлээр одоо барьж байгаа. Судлаач хийсэн судалгаан дээр ер нь энэ хүмүүсийн арга юу болохгүй байна. Яг тийм. Нэг юм хандлага гарагдаад байгаа шүү дээ. Жишээлбэл энэ төр за одоо аймгийн иргэдийн хурал засаг дарга яг том дарга нар хүүхдийн асуудлыг хамгийн түрүүнд тавих ёстой юм шүү гэдэг тэр хандлагыг бий болгохын тулд маш энгийнээр яавал дээр бол ер нь бол одоо яг энэ сургалт нөлөөллийн ажил ер нь болж байна. Нөлөөллийн ажил гэдэг чинь одоо янз бүрээр байж болно шүү дээ, тийм. Бид нар янз бүрийн сургалтаар мэдлэг олгож болно, тий. Эсвэл одоо бүр одоо лобби бүлэг байгуулад, тий. Эсвэл ингэж болно. Ингээд янз бүрийн аргаар ер нь бол магадгүй одоо маш их сургалтууд ер нь авдаг шүү дээ. Тэгэхээр сургалт нөлөөллийн ажил бол маш их нөлөөтэй. Одоо жишээ нь хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд шинээр хорооны гишүүн болж байгаа хүмүүс саяны ингээд судалгаагаар харахаар цар тахлын үед бол ингээд 50% нь бол халаас илгээ хийгдсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө халаас илгээ хийгдсэн байтал цар тахал гарцсан. Тэгэхээр нөгөө гишүүн чинь баг би гишүүн гэдгээ баг тэгээ нэг цаасан дээр л нэр нь ингээд байсан. Тэгэхээр нөгөө гишүүнийхээ хувьд чиг үргээ жишээ мэдгүй байгаа нь өөрөө асуудал болж ирж байгаа хгүй. Тэгээд салбар дундын энэ хүмүүс чинь хамтраад ажиллах ерөөсөө асуудалтай. Тэгэхээр шинээр гишүүн боллоо гэхэд яралтай одоо яг заавал одоо тэр сургалтанд суух хэрэгтэй гэдэг ч юм уу хүүхд эрхийн хүүхд хамгааллын чиглэлээр заашгүй сургалтанд суух хэрэгтэй. Энэ мэдлэг ойлголтыг нь өгөх хэрэгтэй. За тэгээд өөрийнх нь тэр чиг үүргийнхэн талаар бол илүү нарийн юмнуудыг нь бол нөгөө ажлын албан өөрөө зохицуулаад за манай одоо хорооны тэдэн гишүүн солигдсон шүү те. Тэгэхээр бид нар энэ хүмүүстэй бол үгүй одоо эсвэл болохгүй бол нэг танхимаар энэ төр сургалт өгдөг мөх тийм маш их одоо цахим хичээлүүд зөндөө их хийдэг шүү дээ. Бид нар ч одоо айгүй маш л олон сургалтын модул юм цахимаар ингээл өгсөн мэд энэ хичээлийг та үзээрэй гэдэг ч юм уу заашгүй үзэх хэвээр одоо хичээлүүд байдаг ч юм уу те. Нүүхийн төсөл мөсөлтөө хамгаалаад ингэ яхаад. Тий. За та тэрийг ашигламаар байгаа. Явах ч юм уу те.
Тэгвэл та энэ сургалтыг сугаадах гэл. Яг тийм. Хүрээд ирчих واخхой. Тэгэл нөгөөх нь ингээл бүглөөл ингээл. Тийм. Ер нь л тэр шиг манайх их энгийн л энгийн. Тийм бол Монголд ийм хараагүй. Яг хоо зүгээр ер нь бол шийдвэр гаргах бас энэ нөгөө бүлгүүдээ бид нар яхан хувааж ингэж бас ангилж үзэх хэрэгтэй юм шиг байна. Бүгдэнд нь адилхан ингэж нөгөө мэдээлэл бас өгөөд иж болохгүй юм шиг байна. За одоо шинэ их хурлын гишүүдэд энэ одоо хаврын чуулганд дуслаа тий эрх намрын чуулганаар ямар хууль тогтоомж орох гэж байгаа гэд нэг чагсаалт гардаг шүү дээ. Жагсаалт гарлаа гэхэд тэр дотор байгаа тэр батлах гэж байгаа хууль тогтоомжууд дотор хүүхдийн эрх ашигтай хамааралтай хуулиуд нь хийх вэ? Яаж нөлөөлж юм? Нөгөө гендрийн тухай хуулийн дээр жишээ нь яг тийм заалт өгдөг байхгүй юу? Гендрийн үнэлгээ заавал хууль тогтоомжийн дээр хийн гэдэг шиг. Яг тэрэн шиг одоо жишээ нь эрх намрын чуулганаар жишээ нь хүүхд хамгааллын тухай хууль орох гэж байгаа болвол тэн дээр гишүүд ямар мэдлэгтэй байх ёстой наазах нь. Ямар мэдээлэлтэй байх ёстой наазах нь. За хүүхд хамгааллын тухай хуулийн бүтэц ингээ шинжилсэн найруулга орлоо гэхэд судлаачид тэнд ямар байр суурьтай байгаа юм. Өөр бас байр суурьтай биш болно шүү дээ судлаачид тийм. Тэгвэл аль талын байр суурийг нь өгдөг байх. Ингээд энэ нөгөө нэг яг явж нөгөө ажлын алба бүлгийн одоо нөгөө хуралдаа энэ төр гэдэг дээр бид нар ингэж айгүй сайн энэ мэдээллүүдийг өгдөг байх хэрэгтэй юм шиг байна. За тэгэл засгийн газрын түвшинд бол бас нэг арай өөр тий. А яг хэрэгжүүлж байгаа орон нутгийн түвшинд бол арай өөрч гэдэг юм уу. Ингээд нэг юм бүлгүүдэд бас өөр өөрсөнд нь таарсан хэрэгцээтэй мэдээллийг маш энгийн аргаар өгдөг байх нэг юм сувг бид нарт бас нэг хэрэгтэй байгаад байгаа шүү. За нөгөө талаараа яалтчгүй л одоо нөгөө боловсролын систем рүү л энэ асуудал дахиад өсөөгөө л орж ирж таарна. Одоо боловсролын багц хууль батлагдах гал төсөл нь яваал яригдаал байна тий. Дээд боловсролын тухай хууль дахиад яригдаал байна гэл тэгэхэд дээд боловсролын тухай хуулийн дээр оюутантай холбоотой эрхийн асуудал яаж явж байгаа, залуучдын эрхийн асуудал яаж явж байгаа. Дахиад боловсролын тухай хуулийн дотор нөгөө түрүүний ярьдаг шиг хүүхдийн сурагчийн эрх үүрэг гэл ороод ирсэн бэ үгүй юу гэл ингээл нэг стабан ингээл хараад янаад дэлхий уу яа тий. Их л завгүй байлгаад байдаг байх хэрэгтэй шүү дээ. Яг түрүүний гендрийн тухай хууль дээр байдаг бүх хуулиуд дээр хүүхдийн сая дээд боловсролын тухай хууль гэхэд зөвхөн оюутнууд багш нарын асуудал биш. Гэхдээ тэр хүүхэдтэй оюутан байна. Яг үнэ. Хүүхдийн тухай хуулийн дээр хүүхэдтэй хүүхэд байвал яах вэ? Өргөдөлгөөлсөн хүүхэд байвал яах вэ? Сумын дээр ямар асуудал вэ? Энэ асуудал дээр би ингэсэн хөдөө орон нутгийн тоон судалгаа хараа гэжсэн чинь Ургангаа аймагт 2020 оны байдлаар 150 гаруй мянган өргөдөлгөөлсөн хүүхэд байна. Гэтэл нэг өргөдөлгөөлсөн хүүхдүүдийн 4-5% нь ингээд гэмтэрэгт холбогдсон хохирогч болсон тохиолдол гарсан байлээ л тийм. За энэ тохиолдолд одоо тэр хөдөө орон нутаг тэр хүүхдийг хамгаалах тогтолцоо бүрэн дөрөв хүүхдүүдэд үйлчилж чадах юм уугүй юм уу? Тэгмээ мэдээж өргөдлөөс хүүхдүүд байгаа юм чинь тэр нэг хуулисны төлөөлөгч нь бас хэнийг сонгох уу, томилох уу гэдэг асуудал байна шүү дээ. Би энэ өргөдлөөс хүүхдүүдийн ер нь эрх ашигыг хэрхэн хамгаалах юм бэ гэдгийг эхлээд гэр бүлийн хөгжүүлэлттэй газрын мэргэжилтнээс тодруулах. Яг угаасаа л хүүхэд нас нь хүрээгүй л учраас хүүхэд л байгаа тийм үү. Тийм учраас яг тухайн орон нутагт анхан шатнд байгаа хамтарсан баг гэж байна. Хүүхд эрхийн хууль зүйн хороо гэж байна. За тухайн хүүхэд чинь ор ганцаараа байхгүй шүү дээ. Тийм учраас ойр дотны ах トゥ хамаатан садан байх юм бол хин нэг нь асран хамгаалагчаар харгалзан дэмжигчээр томилогдох боломжтой байна уугүй байна уу тухайн хүүхдээ сайн судлаа шүү дээ. Үнэхээр одоо тийм одоо асран хамгаалах ах トゥ хамаатан садан байхгүй бол мэдээд л төрийн зүгээс угаасаа албан ёсоор томилогдож тухайн хүүхдийн эрх ашигыг хамгаалах айл хаана үйлчлэгээ авч хаана одоо хамгааллын үйлчлэгээ байна. Тэр бүгд дээр нь л одоо ажиллах хэрэгтэй цагдаа шүү, прокурор, эрүүл мэнд, боловсрол одоо юу л тухайн хүүхдийн эрх хаана ямар хэрэгцээ шаардлага байна тэр газар л бид нар ажиллах хэрэгтэй. Гэхдээ яг энэ өрх толгоос хүүхэд гэдэг айгу сонирн байгаа. Хүүхэд яг өрх толгоос нь би 15 байгаа гэдэг дээр бүр амар хэмжиглээд байгаа байхгүй. Гэтэл тэд өөрсдөө хүүхдүүд тэгээд өрх толгоос нь гэдэг чинь зарим нь дүүм хүүхдүүд байдаг ч юм уу. Маш олон янзын шалтгаан байгаа л да. Тийм тиймээс орон нутагт ашиглагдаад байдаг. Монголчуудын тийм хүний доор орж харагдахгүй гэдэг нэг тийм юмнаас болоод байгаа шүү. Ямар ч лсэн би хүүхдэд дотор байранд байлгаж ийн гэж одоо муу хэлүүлэхгүйгээд хүүхдүүдэд тусдан гэр бариад эсвэл айл хөслөөд ч юм нэг аваад өгчтэй. Тэгээ хамгийн томоо өртөл олчихж байгаа. Тэгээд дүүндрийг тэнгууд ах トゥ хамт сантуудаа гэдэг. Тэгэхээр одоо хүүхдүүд ингээ бүх уншиж байгаа. Тэгээд энэ бас
өгтлөхөөс хүүхдүүд гэдэг үзүүлэлт нь яваад нэмж байгаа юм орчихно. байна. Их тоог нэмж цаг байгаа. хугацааны хувьд тийм Өгтлөхөөлж байгаа хүүхэд одоо биднээс ойлголтоор өгтлөхөөлж байгаа биш. Зүгээр л хэсэг хугацаанд сурах хугацаанд одоо суман дээрээ ч юм уу Тусдаа амьдарч байгаа. аймгийн төвдөө Улаанбаатарт ч одоо оюутан хэцүү ба шүү дээ. Тийм. За хотод бол айгүй байж магадгүй. Аймагуд дээр бол энэ асуудал гарцсан өөрөө гадалтгүй л их асуудал байгаа. Тэгээд энэ дотор ч нөгөө биеийн үлдэх хүүхдүүдийн асуудал гараад эхэлнэ. За тэгээд нөгөө хүүхдүүд чинь зардаг, адил жалдаг, биеийг нөлөөлдөг. Өчир зүггүй зараад гуталтаадах юм цаашаа. Гэтэл чинь биеийг нөлөөлж уруу татаж байна. За тэгээд хүүхдүүд энэ чинь болж байгаа бүтлэхгүй юм руу баг. амархан орох. Тэгэхээр энэ тохиолдол одоо нөгөө хамтарсан баг гэдэг асуудал. Яг энийг ингээд яриад яхаар эргээд нөгөө хүүхдэд хандж байгаа томчуудын бидний энэ хандлага байгаа байхгүй. Тухайн хүүхдүүдээ ингээд нэг гэр барайл заа сурч авах хугацаанд ингээд ах нь аль вэ хичээл ингээд юу яаж. Үнэхээр энэ хүүхдүүдийг хараа хяналтахгүй байлгах ёсгүй штэ гэдэг тэр ойлголт тэр томчууд биднэрт байх хэрэгтэй байхгүй. Тэгээд эргээд томчууд бид нэр хүүхдийнхаа эрхийг зөрчүүл ингээл хандж байгаа хандлага нь яг юм. Тэрнээс илүү малаа илүү анхаарал нөгөө хүүхдүүдээ ингээ явуулдаг. Тэгэхээр энэ томчууд юу штэ. Томчууд гэхээс илүү хүүхдүүд эрхээ мэдэх хэрэгтэй. Жишээлбэл баскетболын жишээ хэлжсэн да. Тэр жишээг нэг сонирхолтой. Яг нөгөө манай хүүхдэр ингэжсэн байхгүй юу? Одоо 9 дугаар ангийн хүүхдүүд. Тэгээ автобусанд ангийнхантайгаа явж исэн чинь ангийнхан охины биед нь 50 гаруй насны нэг эрэгтэй хүн хүрсэн байгаа. Ингээ бүслэгнээс доошх нь хүрсэн гэдэг. Тэгээ нөгөө хэд чинь хүү хай та ингэж болохгүй штэ гэд шаардлага тавьсан чинь нөгөө автобусанд байгаа хүмүүс та нар яагаад нийлж нөгөө настай хүн лүү дайраад байгаа ингээд автобусанд байгаа насанд хүрчихэд гэсэн байна. Тэнгүүд нөгөө хүмүүс чинь юу яриад байгаа юм бэ? Энд дээр бид нар арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ хүн ингэж зөвшөөрөлгүй тэгээд тэр дундаа эмэгтэй хүүхдийн бид ингээд дураараа хүрлээ. Автобусны жолооч та одоо явж болохгүй, хүн суулгахгүй, хүн буулгахгүй бид нар одоо 108 дуудана гэв. Тэгээ яг энэ кейсээс юу харагдж ин гэвэл хүүхэд өөрийнхөө эрхийг нэгдүгürt мэдчихээн. Хоёрдугаарт өөрийнхөө эрхийг мэдхээс гадна бусдын бие тэр хүүхдүүд мэдчихэж байгаа учраас бусдын бие дураараа хүрэхгүй байх нь шүү дээ. Нэг дахиад нөгөө талдаа өөрсдийнхөө эрхийг хамгаалж чадчих байгаа байхгүй. Сурцсан тий. Бид нар ч юм болохоор нэг юм яахан хүлцэнгүй тий. За яг хөө ингэж л байдаг. За энэ удаадаа ингээд өнгөрөөчий. За би нэг айхтар хохирсон биш дээ гэдэг насан туршидтын хандлага эсэргээр хүүхдүүдэд байхгүй болж эхэлж байгаа байхгүй. Үгүй болохгүй л гэсэн бол болохгүй гэж яхад энэ хүн яагаад энэ дэр ийм дураараа хандсан яагаад энэ хүн хариуцлага хүлээхгүй байгаа. Энэ хүн яг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа. Яг ямар хариуцлага хүлээх хийж гэд ингэж байгаа байхгүй. Тэгээ би бол тэн дээр бол хүүхдүүд тийм үйлдэл гаргаж байгаа нь өөрөө баг надаас ч илүүтэй. Айгуул миний бие хүн тэгсэн бол тэнэг чинь гээд өнгөрөн те өргөж хамгаалж чадахгүй л байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүд ингэж өөрчлөгдөж байгаа нь эсэргээрээ томчууд бидний одоо бүр ингээд улам их хүчин чармаалч хаардж байна тийм. За одоо энэ тохиолдолд аль механизм ажиллах юм, ямар тогтолцоо ажиллах юм, сургуулийн багш энийг мэдсэн бол яах юм, сургуулийн нийгмийн ажилтан мэдсэн бол яах юм, сургуулийн сэтгэл зүйч мэдүүл яах юм тийм. Манай тэр хэд бүр ингээд маргааш нь ангийнхаа охиныг сургуулийнхаа сэтгэл зүйчтэй уулзсан гэж байгаа юм. Тайвшруулах гэдэг. Тэргээд би бүр ямар сүрхий гэх айгу ингээд бахарх тийм. Тэгээ яг энэ шиг нөгөө эрхийн тухай мэдэх нь өөрөө эрхийн балаа болох гэж юм биш. Хариуцлагатай иргэнийг л бэлтэж байгаа. Чи үүргээрээ чи ингэхгүй гэхээр орно. Ингэхгүй. Найзах эрхийг ингэж хамгаалж болно. Эрхийн хэрэгжүүлэлт тэр автобусанд сууж исэн хүмүүс бол бүгд ингээ айхгүй байна. 108 гэдэг утас руу уцас тийм байна. Ямар айхтар. Бүгд айхтар болцсон юм байна. Гэт ингээд автобусны жолооч нь өөрөө ингээ гайхацсан. Ингээ явахаа мэдэхгүй заяа. Зогсохоо мэдэхгүй. Тэгээ нөгөө муудалцаад яасан чинь хүүхдүүд бүгдээрээ зэрэг та нар ингээд томчууд ээжиж ягаад бид нар луу та нар дайраад байгаа юм гэдэг. Ингээд тэнцэж ингээд нэг айгүй хөөрхөн юм болцсон байгаа байхгүй. Айгүй том ингээд процесс болцсон. Тэгээ асуудал ингээд өөрсдийнхөө шийдэж байгаа юм байгаа байхгүй. Одоо ямар ч гэсэн энэ хүүхдүүдийн эрхийн мэдрэмжтэй хандлагыг одоо бүхэл бүтэн энийг одоо томчууд бид эвдэхгүй л баймаар байна тийм эвдэхгүй л баймаар энэ чинь эрхчлөлөө бас алдмааргүй тийм алдмаар энэ ч одоо Монголын эрхчлөлөө шүү дээ үгүй яг одоо тэг чагсчил байг л дээ үзэл бодлоо илэрхийлж байг л дээ тэгээд аяндаа тэр чинь нийгэмдээ ороод зогцоод гэхдээ их буруу шаардлага тавьж бол бас өөрөлдөө тэрийг бол мэдчихэж байгаа хүмүүс Монгол улсад бас нэг юм яг саяны хэлснээр үе хайхрамжгүй ханддаг асуудлууд биш гэдэг юм. Жишээлбэл цагдаагийн байгууллагын судалгаагаар жилд 1000 гаруй хүүхдүүд халга болдог юм. 1000 гаруй хүүхдүүдээс 90% нь буюу цагдаагийн байгууллага нэн дээрээ болдог. Үлдсэн 10% нь бол ингээд улс орондоо ерэн сурчлах ажиллагаа явуулдаг.
гэдэг чинь тэгээд 2-3% нь ер нь олддоггүй гэсэн асуудал гарч ирсэн. Энд дэр би бол зүгээр судлаачаас тодорхойлох хаа гэж бодсон. Ер нь хүүхдүүд яагаад нэгдүгээр гэрээсээ алга болоод байгаа. Хоёрдугаар хүүхдүүдтэй яагаад хайхрамжгүй хамтаа талхаад байна. Миний ер нь цаад шалтгаан нь юу юм? Бид нар яаж энэ асуудлыг зэгцлэх юм гэдэг. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэхээр одоо ингээл нэг бие махбодын хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэл айгу хүнд юмны тухай ингээд бодоод байдаг. Гэтэл яг үнэндээ бол одоо нэг үл хайхрах хүчирхийлэл гэдэгт бол хүүхдээ бид нар маш их өртүүлж байгаа байдаг. Тэгээ нөгөө хүүхдийн эсрэг хүчирхийлэл ярихаар нэг гадны нэг хүн гудамжинд явж байхад л миний хүүхдийг те барьж аваад ямар нэг байдлаар одоо бие махбодын хүчирхийлэлтэн биед нь халдах ч юм уу гэж бодоод идэг. Гэтэл өөрөөсөө бид нар хүүхдээ гэртээ үл хайхрах хүчирхийлэлд маш их өртүүлж байна. Ялангуяа одоо тэр олон хүүхдүүд алга болж байгаа гэдэг дээр бол эцэг их нь л хараа хяналт хариуцлагагүй байна гэсэн үг байхгүй тий. Эцэг их ч өөрөө хүүхдээ асран хамгаалах хамгийн нэн тэргүүнийх нь хүмүүс нь тий. Тэгтэл хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж тэр хүүхдээ одоо гэрт нь хараа хяналтгүй болсноо байснаас ер нь бол тэр нөгөө алга болсон хүүхдүүд чинь ихэвчлэн л найз нөхдүүдтэйгээ нийлээл 2-3 хоногоор алга болсон ч юм уу тий. Тиймэрхүү тохиолдлууд л их байдаг шүү дээ. Тэгэл нөгөө ээж аав нь мэдээж яриг тэр хооронд бол ерөөсөө тий бүрстэ нэрэ ингээл цагдаа сэргийлэх болол ерэн сурвалжлал ингээл явж итэл одоо тий нэг хин нэгэн хүнд урууддаг даад явцсан ч юм уу эсвэл найз нөхдүүдтэйгээ за эсвэл гэр орныхонтойгоо муудаад ч юм уу тий эсвэл сэтгэл зүйн ямар нэг дарамтанд ороод эсвэл ингээд үнэхээр ээж аав нь тоохгүй тий ерөөсөө харилцаа байхгүй тий тэгээд ерөөсөө дураараа одоо яваал тэгээд алга болол тэгээд ир чинь тэгээ 90% буцаагаад олж ин гэдэг чинь ер нь бол тийм байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр ойрын өөрөөсөө хин нэгэнд уруу татагдсан нэг тийм л байдлаас ерөөхдөө бол илүү мянган хүүхдийн талаар мэдээлж гэж сайн байхгүй тий. Мэдээлэлээ болчвол тэр чинь бас юу шүү дээ. Тэр учраас мэдээлж юм. Тэгэхээр энэ дээр бол эцэг хараа хяналттай холбоотой асуудалтай би эсрэгээр нь бас нэг ийм point олж харсан зү. Хитрхийг хараа хяналттай байгаад хар хитрхийг цагдаад ахаар хүүхдүүд чи өөрсдөө бас тийм ээ тэр гэр бүлийн орчноос өөрөөсөө талхаж хэлсэн. Эндээс анхаах холдох. Тийм гэрээсээ явах иймэрхүү тохиолдол бас гараад байгаа юм шиг. Тэгэхээр нөгөө тавчуудын харилцаа нөгөө хүүхдэд ойлгох, хүүхдэд цаг зав гаргах тэр асуудал ингээд байхгүй тийм. Тэгвэл одоо нөгөө бараг л амьд харилцаа байхгүй юм л бол уцаа ширтэл нөгөө тав тасаргаад юу ирэхээр манай чи ийм өмсөд байсан билүү гэдэг нэг тийм. Энэ бол амьд амьдралын том жишээ л байгаа. Тэгэхээр эцэгхийн хувьд бол одоо яг хэлж штэ хорж цагдаад иж болохгүй штэ. Тийм. Одоо өсвөр насны хүүхдүүд чинь илүү найз нөхдөдтэйгээ байх сонирхолтой байгаа. Тэгэхээр нөгөө хүүхдийнхаа насны онцлогт тохирсон байдлаар хүүхдүүдтэйгээ маш илэн талангүй харилцаж тэр нөгөө одоо хүмүүжлийн эрэг арга гэл одоо янз янзын аргууд байна шүү дээ. Тэгэхээр тэр талаас л ах хэвээр. Одоо ээж аав хүүхдийнхаа хаана юу хийж явж байгааг мэдэх ёстой. Тий. Тэгэхээр нөгөө нээлттэй байна гэдэг нь өөрөө тийм болж тарж байгаа байхгүй. Одоо өнөөдөр миний хүүхдтэй чи ямар ажилтай юм? За өнөөдөр би хичээлдээ ингээд хэдэн цаг хүртэл суучаад дараа нь би найзуудтайгаа тий хэдэн цаг ингээд ийм одоо үйл ажиллагаанд оролцсон тийм юмд бүх юм тодорхой байх хэвээр. Тэрнээс биш ээж аав нь одоо тий оруулахгүй гаруулахгүй гэж цагдаад ах юм бол мэдээж яг тийм одоо нөгөө тодорхойгүй байдал үүсгэж болохгүй. Бүхэнд тодорхой л байх хэвээр. Тийм. Одоо шилүү цагааны хэмжээний актууд дээр түрүүн бас хэлдгээр хуулийн дээр тийм байж болно тий. Тэгтээ бас байхгүй шүү дээ. Эндрийн хэмжээ нөхөс хүүхдийн эрхийг яг цагааны хэм хэмжээнд дээр шилүү засаг дарга гэдэг хурлаас гаргаж байгаа энэ агентлагийн нараас гаргаж байгаа шийдвэр дотор бас хүүхдийн мэдрэмжтэй тийм үнэлгээ хийх ч юм уу ер нь тийм ойлголт гэж үүрэгжүүлсэн залт юм байхгүй. Энэ бол тийм ойлголт байж болох уу? Байж болно. Одоо түрүү нөгөө ярьсан шүү дээ тий багш судлаач хүүхдийн дээд эрх ашгийг бид нар эрхэмлэх үүрэгтэй. Тэрчээрөөсөө ингээл заавал хуулийн дээр эсвэл журам болгон дээр биччихэж биелүүлнэ гэсэн үг юусыг биш. Ерөөсөө бүх шийдвэр, бүх үйлдэл, бүх үйл ажиллагаанда нэг. Одоо энэ төслийг боловсруулж байгаа хүмүүс, баталж байгаа хүмүүс эн чинь цаанаа миний хүүхдэд үйлчлэн штэ. Гэж л бод. Тэгэл бодоод унших хэрэгтэй байхгүй тийм. Гэж нүдээр хардаг болно гэсэн үг болоод байгаа. Тэр нөгөө нэг орон нутгийн хүүхдтэй холбоотой юу гэд хэлэхэд нөгөө манай чинь нэг юм дотор ирнэ тогтолцоо байна тий. Бас их сонин өвөрмөц тогтолцоо тий. Бусад улс оронд байхгүй. Манай өөрийн нүдлийн соёл иргэншлийн онцлогтой холбоотой боловсрал эзэмшүүлэх хамгийн зорилго нь нөгөө боловсрал эзэмшүүлэх гэдэг шүү дээ. Тэгээ бүхэл бүтэн 200 тоног хүүхэд эцэг гэхээсээ хол дотор байр эсвэл бие дагаад амьдрах ийм нөхцөл болцоо нь өөрөө нөгөө нийгэм соёлын амьдрал нь өөрөө тийм байгаа учраас тийм шаардлага үүсэж байна. Тэгвэл энэ тохирсон
хүүхэд хамгааллын ямар үйлчилгээ байх хэвээр ямар дүрм журам байх хэвээр гэдгийг бид нөгөө өөрсөндөө таарсан тогтолцоо юмнуудаа бодож олж тэрэндээ сайжруулах механизм үрээнд ажиллах хэрэгтэй. Ерөөсө гаднаас авчрах угаасаа уламжуулах гэж юм байхгүй гэж байгаа. Уламжуулах гэж юм байхгүй гэдэг нөгөө дотор хэрний хүүхдтэй холбоотой нөгөө хилцүүлэг зохион байгуулж байхад яригдчихсэн байхгүй. Энэ нөгөө нэг онцлог зүйлүүдээ бид нэр аягүй сайн бодох хэрэгтэй юм шиг. Улаанбаатарт нэг арай нэг өөр соёл хандлага байгаадаа суурин соёл иргэншилтэй. Хөдөө орон нутагт нэг өөр соёл иргэншил тэнд байгаа хол өвлжэн дээр байгаа малчны гэрт хүүхдийн хүчирхийлэл болвол хин хаанаас очиж яаж үйлчлэгээ үзүүлэх юм? 108 Яаж мэдээлэл стад ирэх юм уу? Тэ яг 108 гэдэг чинь одоо энэ нөгөө суурин соёл иргэншил Улаанбаатар тохирсон механизм байлаа. Түл хөдөө орон нутагт яхан гэдэг бид өөрсдөө бодож олох хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө уул нь бол хамтарсан баг гэдэг одоо нэг юм байгаа. Тэгээ хамтарсан баг болон энэ хууль зүйн хороо хамтарсан баг маань болохоор бас энэ судалгаагаар маш олон хүмүүс хэлж байгаа байхгүй энэ хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хамтарсан баг хоёр маш сайн уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Хүүхдийн эрхийн одоо хууль зүйн хороотой холбоотой асуудал байх юм бол хамтарсан баг маш хурдан одоо тийм мэдлэлтэд ингэ ажиллах хэрэгтэй. Тэгээд хамтарсан багийн асуудал бол мэдээж ирэх маш их яригддаг. Хамтарсан баг руу л одоо бүхэл асуудал гарангууд хамтарсан баг руу л одоо ер нь бол чигдэг тий. Гэтэл тэр хамтарсан багийн нийгмийн ажилтан бидний одоо урд нь бас авч ирсэн нийгмийн ажилтнуудын энэ дунд хийжсэн судалгаагаар бол одоо төрийн байгууллагад ажиллаж байгаа нийгмийн ажилтны одоо яг энэ албан тушаалд нийгмийн ажилтан гэдэг албан тушаал дээр 30 гаруй хувь мэргэжлийн нийгмийн ажилтан ажиллаж байгаа гэсэн судалгаа байгаа. Тэгээд нөгөө хамтарсан багийн нийгмийн ажилтныг болвол нийгмийн ажилтан гэдэг нөгөө мэргэжлийг буруугаар ойлгодог. Нийгэм тэр чигээрээ нийгмийн ажилтан гэдэг чи одоо эмч багш гэдэг шиг юм нарийн мэргэжлийн ажил байгаад идэг. Гэтэл бид нар одоо мэргэжлийн бус хүнээр шүлдэ авах болох уу? Тэ? Гэтэл мэргэжлийн бус хүнээр хүүхдэд үйлчлэгээ үзүүлэх гэдэг. Ингээд нөгөө нийгмийн ажлыг мэргэжлийн хүн ажиллах хэвээр албан тушаал дээр нь мэргэжлийн хүнийг тавьж ажилуулахгүй байгаагаас үүдэлтэйгээр л маш олон асуудал үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр орон нутагт одоо тэр дотор байртаа за жишээ нэг суман дээр гэхэд те дотор байранд амьдарч байгаа хэдэн хүүхэд байгаа бэ гэдгийг нөгөө манай хамтарсан багийн хүмүүс маань мэдээд тоогийн гаргацсан. За энэ хүүхдүүд чинь энд нэг хэдэн хүүхэд ингээд амьдарч байгаа шүү. Бид нар эднэрийг одоо те хараа хяналтаа анхааралтай ингээд байлгах хэрэгтэй шүү. Гэх мэтчлэнгээр л одоо байгаа тогтолцоогоо бол тогтолцоон дээр ингээд сайн ажиллаад явах боломжтой байгаа байхгүй. Ер нь бол тогтолцооны хувьд сүүлийн одоо 16 оноос хойш бол маш их дэвшил хүүхд хамгааллын талаар бол гарчаад байгаа. Тогтолцоогоос илүү тэгэхээр жоон хүүхдийн эрхийн одоо нөгөө линзээр харна гэж хэлээд байдаг шүү дээ. Бүхний хүүхдийн нүдээр харна л гэсэн үг байхгүй тий. Нөгөө нэг орон нутгийн хүүхдтэй холбоотой юу гэд хэлэхэд нөгөө манай чинь нэг юм дотор ирний тогтолцоо байна тий. Бас их сонин өвөрмөц тогтолцоо тий. Бусад улс оронд байхгүй. Манай өөрийн нүдлийн соёл иргэншлийн онцлогтой холбоотой боловсрал эзэмшүүлэх хамгийн зорилго нь нөгөө боловсрал эзэмшүүлэх гэдэг шүү дээ. Тэгээ бүхэл бүтэн 200 тоног хүүхэд эцэг гэхээсээ хол дотор байр эсвэл бие дагаад амьдрах ийм нөхцөл болцоо нь өөрөө нөгөө нийгэм соёлын амьдрал нь өөрөө тийм байгаа учраас тийм шаардлага үүсэж байна. Тэгвэл энэ тохирсон хүүхэд хамгааллын ямар үйлчилгээ байх хэвээр ямар дүрм журам байх хэвээр гэдгийг бид нөгөө өөрсөндөө таарсан тогтолцоо юмнуудаа бодож олж тэрэндээ сайжруулах механизм үрээнд ажиллах хэрэгтэй. Ерөөсө гаднаас авчрах угаасаа уламжуулах гэж юм байхгүй гэж байгаа. Уламжуулах гэж юм байхгүй гэдэг нөгөө дотор хэрний хүүхдтэй холбоотой нөгөө хилцүүлэг зохион байгуулж байхад яригдчихсэн байхгүй. Энэ нөгөө нэг онцлог зүйлүүдээ бид нэр аягүй сайн бодох хэрэгтэй юм шиг. Улаанбаатарт нэг арай нэг өөр соёл хандлага байгаадаа суурин соёл иргэншилтэй. Хөдөө орон нутагт нэг өөр соёл иргэншил тэнд байгаа хол өвлжэн дээр байгаа малчны гэрт хүүхдийн хүчирхийлэл болвол хин хаанаас очиж яаж үйлчлэгээ үзүүлэх юм? 108 Яаж мэдээлэл стад ирэх юм уу? Тэ яг 108 гэдэг чинь одоо энэ нөгөө суурин соёл иргэншил Улаанбаатар тохирсон механизм байлаа. Түл хөдөө орон нутагт яхан гэдэг бид өөрсдөө бодож олох хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ дээр бол нөгөө уул нь бол хамтарсан баг гэдэг одоо нэг юм байгаа. Тэгээ хамтарсан баг болон энэ хууль зүйн хороо хамтарсан баг маань болохоор бас энэ судалгаагаар маш олон хүмүүс хэлж байгаа байхгүй энэ хүүхдийн эрхийн хууль зүйн хороо хамтарсан баг хоёр маш сайн уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй. Хүүхдийн эрхийн одоо хууль зүйн хороотой холбоотой асуудал байх юм бол хамтарсан баг маш хурдан одоо тийм мэдлэлтэд ингэ ажиллах хэрэгтэй. Тэгээд хамтарсан багийн асуудал бол мэдээж ирэх маш их яригддаг. Хамтарсан баг руу л одоо бүхэл асуудал гарангууд хамтарсан баг руу л одоо ер нь бол чигдэг тий. Гэтэл тэр хамтарсан багийн нийгмийн ажилтан бидний одоо урд нь бас авч ирсэн нийгмийн ажилтнуудын энэ дунд хийжсэн судалгаагаар бол одоо төрийн
байгууллагад ажиллаж байгаа нийгмийн ажилтны одоо яг энэ албан тушаалд нийгмийн ажилтан гэдэг албан тушаал дээр 30 гаруй хувь мэрэгжлийн нийгмийн ажилтан ажиллаж байгаа гэсэн судалгаа байгаа. Тэгээд нөгөө хамтарсан багийн нийгмийн ажилтныг болвол нийгмийн ажилтан гэдэг нөгөө мэрэгжлийг буруугаар ойлгодог. Нийгэм тэр чигээрээ нийгмийн ажилтан гэдэг чи одоо эмч багш гэдэг шиг юм нарийн мэрэгжлийн ажил байгаад идэг. Гэтэл бид нар одоо мэрэгжлийн бус хүнээр шүлдэ авах болох уу? Тэ? Гэтэл мэрэгжлийн бус хүнээр хүүхдэд үйлчлэгээ үзүүлэх гэдэг. Ингээд нөгөө нийгмийн ажлыг мэрэгжлийн хүн ажиллах хэвээр албан тушаал дээр нь мэрэгжлийн хүнийг тавьж ажилуулахгүй байгаагаас үүдэлтэйгээр л маш олон асуудал үүсэж байгаа шүү дээ. Тэгэхээр орон нутагт одоо тэр дотор байртаа за жишээ нэг суман дээр гэхэд те дотор байранд амьдарч байгаа хэдэн хүүхэд байгаа бэ гэдгийг нөгөө манай хамтарсан багийн хүмүүс маань мэдээд тоог гаргацсан. За энэ хүүхдүүд чинь энд нэг хэдэн хүүхэд ингээд амьдарч байгаа ш. Бид нар эднэрийг одоо те хараа хяналтаа анхааралтай ингээд байлгах хэрэгтэй шүү. Гэх мэтчлэнгээр л одоо байгаа тогтолцоогоо бол тогтолцоон дээр ингээд сайн ажиллаад явах боломжтой байгаа байхгүй. Ер нь бол тогтолцооны хувьд сүүлийн одоо 16 оноос хойш бол маш их дэвшил хүүхд хамгааллын талаар бол гарчаад байгаа. Тогтолцоогоос илүү жишээлбэл хамтарсан баг бол илүү хүчирхийлэл тал руу байгаа. Хамгаалалт тал руу. Тэг тал руу байгаа. Тэгэхээр яг энэ одоо шил нэг ингээл хүүхд асуудал яригвал нэг байгууллага өмчилж аваад тусдаа нэг хороо. Тусдаа нэг зөвлөл, тусдаа нэг дэд хороо гэдэг. Маш олон давхцсан ийм зүйлүүд хүчинд харамдуулаад өөрөглөд дарга нар нэг талаар өдөртлгүүд залхахтын нэг шинж. Ерөөсөө ажлын хэсэг хуралдаал гэдэг. Гэтэл тэнцэн уялдаа холбоо байхгүй. Ийм зүйлүүд дээр та бүхний санаа. Тийм, энэ дээр нөгөө хамтарсан баг дээр болохоор одоо яг та хэлж шít хамтарсан багийг одоо хүмүүс болохоор нөгөө одоо бол угаасаа нөгөө хамтарсан багийн асуудал маань гэрүүлийн хүчирхийлэлтэй тухай хүчирхийллийн тэмцэх тухай хуулийн дээр ингээд байж байгаа. Гэтэл хамтарсан багч нь өөрөө зөвхөн гэрүүлийн хүчирхийлэл гэхээс илүү ерөөсөө энэ хүүхд хамгааллын асуудалтай маш их хамаатай одоо нэгж байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ дээр одоо ингээл бас л маш их шүүмжлүүд яа. Энэ нөгөө асуудал маань хүүхд хамгааллын тухай хуулийн дээр хуучин байсан. Одоо бол гэрүүлийн хүчирхийлэлтэй тухай тэмцэх тухай хууль руу орсон. Тэгмэд одоо энэ хуулийн дээр байх хэвээр энэ дээр байх ёсгүй. Энэ хамтарсан баг бол хүүхд хамгааллын хамтарсан баг байх хэвээр. Эсвэл гэрүүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг байх хэвээр гэл ингээл одоогийн байдлаар бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд нэг тэгэл байгуулж аваад одоогоороо ингээд маргаантай ингээд байгаад идэг. Уг нь бол энэ бол одоо гэр бүл хүүхдийг хамгаалдаг л юм баймаар юм. Гэр бүлийн ардталч өөрөө хүүхд байгаад байгаа шүү дээ. Гэр бүл дотор тий цогцоороо байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөө гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх гэхээр зөвхөн хүчирхийлэлтэй холбоотой асуудал дээр л тэр баг орж ирэх юм шиг болчиход байгаа байхгүй юу тий. Гэтэл хамтарсан тэгсэн хэрнээсээ хамтарсан баг тэнд нэг хүүхэд тий осолдох янз бүрийн болгоод нөгөө хамтарсан багийнхаа нийгмийн ажилтныг л буруутгах гад ингээ явцдаг. Тэгтэл хүүхд хамгааллын асуудал чинь өөрөө зөвхөн нөгөө хүчирхийлэлд өртсөн хүүхдэдтэй ажиллах тухай асуудал биш байхгүй юу? Хүүхд хамгааллын асуудал чинь өөрөө одоо ингээд мэрэгсэн одоо хуулийн дээр бол тийм мэрэгсэн хүний нөөц, төсөв санхүү гэх бүх юмнасаа цогц үйлчлэгээ гэд хэлчихэж байгаа. Дээрэс нь хүүхд хамгааллын асуудал чинь өөрөө одоо тэр эрсдлээс урчин сэргийлэх. Хэрвээ хүчирхийлэлд өртсөн байх юм бол хүчирхийлэл өртсөний дараа тэр хүүхдийг нүхэн сэргээх, итгэл найдварыг төрүүлэх, итгэл найдварыг нь буцааж сэргээх. Тэгээд хүүхдийн эрхийн зөрчлийн бүхэл асуудал чинь өөрөө хүүхд хамгааллын асуудал тэр чигээр орж байгаа байхгүй. Тэгээд хүүхдэд ээлтэй аллаад өртсөний дараа буруу замд орсноос дараа биш өмнө биш. Тэгэхээр одоо бас хөвлөж одоо яг хэрэгт холбогдсон хүүхдийг манай монголчууд тийм яаж хамгаалж байна? Яг бид нөгөө дэлхийн зүгтээ хамтраад нэг хүүхэд хамгааллын зураглал гэдэг үндэсний хэмжээний судалгаа хийсэн. Тэн дээр ингээд эрүүгийн процессын хуулийг нийтдээ нэг 6 алхамд хуваагаад 6 үе шатанд хуваагаад за хамгийн түрүүнд гэмтэргийн тухай дуудлага мэдээлэл ирлээ. Тэгээд эрүүгийн хэрэг үүсгэх хүртэл нэг шалгаж байгаа нэг процесс яваад байгаа шүү дээ. Нэг 14 хоног билүү тийм хэрэг бүртгэлтэй. Тэгэхээр хүүхэд дуудлага өглөө эсвэл хүүхэд холбогдсон хэрэг байлаа эсвэл хүүхэд хохирогч хэрэг байлаа гэд яг ингээд алхамаар нь за яг энэ дуудлага ирлээ гэхэд хүүхэд байвал яах юм гэдэг залтны энэ хуулийн дээр байна уу? Дуудлагыг цааш нь шилжүүлдэ хэрэг бүртгэгч рүү шилжүүллээ. Тэр хооронд дахиад хүүхэд хамгааллын заалт байна уу? Эмэгтэй хүүхэд хохирогч боллоо гэдэг дуудлага ирлээ гэхэд энэ дээр шууд эмэгтэй мөрдөгчийг томилох
боломж нь энэ хуулийн дээр байна уу гэдэг ингээд яг ингээд нэг алхамаар үзсэн байхгүй. Тэгээ үзсэн чинь яг шүүхийн шатанд хамгийн одоо хамгийн сайн одоо ажиллах бүх одоо эрхийн заалтыг ингээд заасан зохицуулт хамгааллын зохицуулт нь илүү шүүхийн шат руугаа ортох тусмаа илүү сайжраад байна. Хамгийн анхны нөгөө дуудлага мэдээлэл өглөө очиод газар дээр нь очиж үзлэг хийлээ, шинжээч ирж үзлэг хийлээ гэдэг тэр процесс дах хүүхэд хамгааллын асуудлыг бид яг өмнө ирээдүйн процессүүдтэнд орхигдуулсан юм уу гэж харсан. Энэ бол гэхдээ яг л нөгөө зүгээр миний өөрийн хувь судлаач хийсэн алхам шүү дээ. Одоо за нэг аав ээж нь алуулсан байна. Хүүхэд нь очиод суулгаад байна гэсэн үг шүү дээ. Дуугаар хэлэх юм бол тийм. Энэ хүүхдийг яах вэ? Яг яах вэ гэхээр хуулийн дээр нь байхгүй. Байхгүй болохоор нөгөөдөл чинь суучлаа гэдэг байна. Бид өөр хүлээхгүй шүү дээ гэдэг. Ингээд яваад байгаа. Тэгэхээр эсвэл энэ олгоныг нэг хүрчлэн алхмын стандартын алхам болгоноор нь эсвэл бид нар хуульчлах. Эсвэл бүгдээрээ хандлага ойлголтоо өөрчлөх. Гэх нэг юм хоёр сонголттой байна да. Гэтэ бид нар нэг сүүл үед айгүйх хандлагаас болж байгаа асуудал гэдэг юм тий. Би бол магадгүй энэ алхмуудыг маш тодорхой болгож хуульчлах, хэм хэмжээний актын хэмжээнд аваачих. Тэгжээч л энийг бид нар мэддэг байж яг чеклист. Бусад орнд болохоор чеклист буюу зааварчилгаанууд. Зааварчилгаанууд заачдаг юм. Тэгээд тэр сургуулиудад ингээд хуулийн хичээл биш. Тэр зааварчилгааг яаж ингээл гайдлайн нээж идэг тий. Гол заадаг юм болохоор зааварчилгааны тохиолдлуудын буюу ёс зүй гин заадаг юм. Энэ тохиолдолд яах юм? Тэгэхээр Европт биш шүү дээ. Тийм. Тэгэхээр яг тэр энэ тохиолдолд энэ зааврыг яаж хэрэгжүүлэх үү гэдэг тэр юм л заадаг юм байна. Түүнээс бол одоо үндсэн хууль гэж бол ийм хүний эрх гэж бол ийм супер юм байдаг гэж ярихын оронд одоо чи орж ирээд ийм юм байна үз. Хүүхэд сууж гэнэ суу эргэлээ хүүхд сууж гэнэ хүүхд үзэл ингэж харьцаа. Эхлээд хүүхдийг юм байдаг. Тийм одоо шил хүүхдийг хөлсөөр ороод утас гэж бичиж штэ тэгвэл. Өөрөөр хэлбэл одоо нэг өсөндөө тэнд хүмүүс өөрийнхөө сэтгэл, хөөрөл, өөрийн сэтгэл зүйн тэр үеийн хандлагаар аашаараа, авираараа шийдчих гэсэн үг шүү дээ. Ууртай байх юм бол ууртай, тайван байх юм бол тайван гэдэг тэр хандлагаараа л байна шүү дээ. Уулна ингээд алхамжийн асуудал юусоо авах ёсгүй. Тийм уул алхамаар бүгд ингээд зааварчилсан байх юм бол илүү амар байх. Дараа нь ингээгүй штэ гэж хэлэхэд бас тийм боломж. Тэгэхээр ер нь бол төрийн байгууллагуудад цэрэнтрүү мэрэгч ингэж алхамаар заах боломжууд ер нь хэрэг байдаг. Ер нь бол боломжтой шүү дээ. Тухайн одоо хүүхэд одоо гэмт хэргийн одоо хохирогч болсон хүүхдэд за эхлээд хааш нь мэддэг хэвээр хин ирэх хэвээр одоо хэргийн газар ганцхан хэрэг бүртгэгч ирэхгүй тийм үү хэрэг бүртгэгч тухайн мэдээллийг авлаа бүрэлдэхүүнээр ирлээ за энд хүүхэд байгаа учраас хүүхдийн байгууллага заавал мэддэг хэвээр хүүхдийн байгууллагын төлөөллийг оролцуулъя гэдэг ийм юутай бэжиж л одоо тухайн хүүхдийн эрхийг хамгаалсан тухайн хэргийн асуудлыг яг болсон процессыг энэ эцсийн шатанд шүүхтээр очиход яг хүүхдийн байдалтай байсан шүү дээ гэдэг тал бүрийн нэг л одоо ойлголттой байж чинь асуудлыг хүүхдээ асуудал гэж шүү дээ. Сайн нэг өнөрмөн прокурор нэг судалгаа хийсэн байсан. Зөрчлийн хэрэг дээр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл ирээд тэгээд тэн дээр нь зөрчлийн хэрэг үүсээд шүүхийн шатаар ингэ шийдэгдсэн юм хэрэгүүд дээр судалгаа хийсэн байгаа байхгүй. Тэгээд тэгэхэд нөгөө гэр бүлийн хүчирхийлэл гэж дуудлага ирлээ шүү дээ. Тэгэхэд цаана нь тэр айлд хэдэн хүүхдийн асуудал байна гэж тоог нь гарах гэсэн чинь тоо байхгүй. Мэдээлэхгүй нөгөө цагдаа нар чинь дуудлага дээр очлоо 2 хүүхэд байна уу 1 хүүхэд байна уу гэдэг тухай ямар ч тэмдэглэл байх. Нөгөө одоо баасан жаргал бат зориг хоёр муудалцаад бат зориг нь тэгжээ баасан жаргал тэгжээ. Энд байгаа 2 3 хүүхэд гэдэг юм байна. Гэ ингээд нэг тоо ядаж ингээд нэг тоог нь гаргах гэсэн чи байхгүй нэг. За окей цагдаа нар мэдэхгүй юм байж ингээд явдаг юм байж шүүхийн шатанд очлоо ээжийн эсвэл ээжт нь хариуцлага тооцлоо эсвэл аав нь хариуцлага тооцлоо яасан хийсэн гэсэн чинь дахиад нөгөө хүүхдийн асуудлыг дахиад шүүх бас харгалзаж үзээгүй. Тэнд яг хүүхдийн эрхийг зөрчил явагдсан уу? Хүүхдтэй та нар тэ хүчирхийлэл үйлдсэн үү? Хүүхдийн хүчирхийлэлд өртсөн үү? Тэгээ хэдэн настай хүүхдүүд байсан. Эрэгтэй байсан байхгүй, нөхцөл байдал нь байхгүй гэд ингээд. Тэгээ би бол яг зүгээр энэ судалгаа өнөрмөн прокурорын дээр судалгаа юмнуудыг хараад нэрэл нөгөө таны хэлдгээр бидний гаргаж байгаа үйлдэл алхам тутамд хүүхэд яаж өртөж ийн гэдгийг нэг талдаа мэдээж хандлагын асуудлыг энэ заавал таах хэрэгтэй байна. Нөгөө талдаа яг л ингээл нэг алхам бүрээр нь хүүхэд эвл ингээрээ ингэ шүү тгий шүү. Бага насныхаа эвл ингэ шүү гэдэг. Ийм л юмыг л бид нар яг л нэг юм стандарттай нэг юм алхам
тавтал болох хэрэгтэй юм шиг байна. Тэгээ нөгөө энэ нарийчилсан алхам бүхий юм хууль эсвэл юм дүрм журамтай болно гэхээр манай нэг хуульчдын нэг юу гэдэг тавшаа. Нэг юм амар ойлгомжтой юм яриад байгаа. Өөрөө л ойлгоод байдаг тий. Өөрөө л хуулийн дээр ингэж ийм нарийн имийг заах ясгүй. Ясгүй гэх. Тэр мэдхгүй тэр одоо онол монол дээр их заадаг юм би. Яг хуулийн дээр илүү дагалдан гарч байгаа дүрм журам гэдэг маань илүү нөгөө процессын алхмыг заасан шинжтэй л байвал зүгээр санагдаад байна. Журмууд хэмиг шийдэлтэй байх хэрэгтэй. үйл ажиллагааны л яг заавар тийм. Гэхдээ энэ дарагт үүрэг алхмаар нь заасан. Хийхгүй гэдэг харин тийм. Ажлын байрны тодорхойлолт байхгүй учраас хийхгүй. Хуулиар үүрэг олгоогүй болохоор хийхгүй. Гэ нэг юм хоёр шалтгаалдаг тийм. Тэгээ яг нь хуулийн дээр ингээд байхад за гоё юм байх бол бүгд ураа ашиглаад байна. Гэхдээ та нар энийг саяхан ажлын байрны тодорхойлолт байхгүй хийгээгүй үсттэй. Тэгэхээр өөр тийм. Сайхан болохоор бүгдээр гараад ирдэг. Муухай юм болохоор ялангуяа хүүхэд дээр өөрөө хэмжээг асуудал ингээд хиймэр хадлага их ажиглагдаад байгаад үл таадаг. Тэгээ ер нь ингээд нөгөө хуулийн дээр ч тэр журам дээр тэр зүгээр болно л гэл заагаад өгчдөг. Тэгэхээр нөгөө эргээд нөгөө албан тушаалтанд хин нэгэнд та болно гэдэг чинь маань энийг ингэх хэвээр намайг болно л гэсэн болохоос яг би энийг хий гэсэн юм бол байхгүй байна гэд эргээд бид нэрт нөгөө нэг гацах тий удаашрах шийдэх бүх боломжгүй болох ч юм уу цаг хугацаа яах алдах ч юм уу. Жишээлбэл одоо заавал хэлж байна. Жишээлбэл болор цэцэг судлаач ярьж байгаа эсэж штэ түрүү чи олон улсын конец зохгүй. Тэр хамгийн дээд их нь бол хүүхэд гэдэг юм аа. Өөрөөр хэлбэл тэрийг бусад хуулинд бүгдээрэнд нь одоо Монгол улсад одоо яг леgal цагийн дээр болохоор 820 хууль болохгүй заах тэр хүчингөө болгосон болгосон. Энэ хууль болгоны дээр нь бичих хэрэгтэй тийм. Ингэж өгнө шаардлагагүй шүү. Өгнө шаардлагагүй байхгүй. Тэгэхээр энд ерөөсөө зүгээр л ажил их сэтгэл байхгүй л. Усын хэмжээгээр шууд бүгд ингэж заавар. Ер нь төрийн ажил чи өөрөө бүх юм заавраар явах хэрэгтэй. Хүний толгойр явдаг ажил. Биш тэр бол хүн сэтгэгээд бодоод өргөдлийг ямар гоё авах вэ гэж хэрэггүй шүү дээ. Тэ? Тэгээд нэг асуудлыг шийдэхдээ бас уран гоё хэрэггүй шүү дээ. Үгүй цаанаас ингээд бүгдийн л стандартчлчмаар юм байгаа юм. Мөн хүүхд хамгаал ялангуяа биднээс өнөөдөр өндөж байгаа гэмт хэрэгт өртсөн хохирсон хүүхдтэй харьцах асуудал дээр магадгүй бүхэн хүүхдтэй харьцаж чадахгүй бол зүгээр тэр завраар барайл гаралт. Тэгээд яаж ч хүүхдтэй ингэж харьцаж болохгүй шүү. Өндөр дугаар ингээд бүр болохгүй л энэ утас руу залга гэж бичиж л та. Гэхдээ энэ утас руу залга гэсэн байна уу одоо зэрэмтлэн маад би хүүхд хамгаалал ажилтан байна. Та яахыг над хүүхдтэй спектр тавьчихтаа гэл ингээл явчихл юм л да ууланд заавал тэгэл хуульчлаад ингээл хичээлээр тэрийг заарчих л да. За нөгөө та нар яг үнэн багш хараа. Бүр болохгүй ингээд заавраал хаваа явчих. Яг энэ нөгөө цагдаагийн академич гэдэг юм уу одоо хуулийн сургуулиудад ч гэдэг юм уу хүүхдийн эрхийн сургаа хичээл нь сонгох хичээл багтах. Зайлшгүй байх хэрэгтэй. Зүг. Би бол зүг гэж байгаа. Яг зүг гэхээр заавал хичээл дээр бүх хичээл дээр хүүхдээ нэг 10 минут ярих хэрэгтэй байхгүй. Өөрөөр бүх багш нар хүүхд ирэх зүгээр тэрмэн чуу. Ийм асуудал байдаг шүү дээ. Манай хөтөлбөрийн хэрэгцүүд бол хүүхдтэй бод ийм юм технологийн хэрэгцүүд бол бүгд л баг шүү дээ. Одоо захааны хэрэгцүүд өөр нь хүүхэдтэй хамааралгүй юм байхгүй шүү дээ. Тэгэхээр манайх нэг тустай хичээл болгож иж тусдаа байшин бариад нэг байгууллага аюу санаа аваад тэгээ нөгөөдөл нь ажиллахгүй. Тэгэл 10 жилийн хичээлдээ бас л баахан хичээл дэмжих гээл өдөр чи стандарт шүү дээ. Одоо жишээлбэл юу гэдгийг тооны хичээл явж болно шүү дээ. Энэ хүүхэд 15 эрэхтэй. Энэ хүүхэд 3 эрэх хэлжээ. Нийт хэдийн эрэх болох вэ гэдэг нөгөөч ойлгохгүй ч гэсэн эрэх гинэ гэдэг. таниулаад эхэллээ. Ингэж л одоо тэрний оронд л хүүхдээ ирэх гээл тустай хичээл орох оронд ингээд уран зохиол дээр нь нэг хүүхдээ ирэхтэй хамааралтай нэг гоё сонгодог бүтээлийг авчи л та. Нэгэн ухааны хичээл дээр нь хүүхдээ ирэхийн нөгөө суур тунгаглч юм уу тэр юм ярьж л та. Ингээд ингэж уйлдуулж л бүх юмыг одоо жишээлбэл нөгөө болор цэцэг судлаач нараас уйлтай болов байхгүй нэг ч уйлах гэж их зовоод байна гэхээр бүгд л ингээд өмчлөх гээд байхаа гэл тус ингээд явчихвал эсвэл надад хамаагүй гэдэг хаан оронд тийм зэрэгтэй мэрэгчлэлтний асууя л да хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн дотор яг ингээд янз янзын мэрэгчлүүд гарч ирдэг. Тэр талаас нь одоо ямар
ажил мэргэжлийн хүмүүс энэ хорооны гишүүн байдаг. За сая шинэ журмаараа бол хэд хэдэн гişүүд бол нэмэгдэж орсон. Зарим нь бол яг хэвээр байгаа. За эхний ээлжинд бүр хорооныхаа даргаасаа эхлэв л да тий. Өмнө нь бол хуульзан хилцээний дарга байдаг байсан бол саяныхаа шинэ журмаар бол аймгийн засаг даргын орлогчийг одоо хуульзан хорооны даргаар одоо шинжилж өгсөн. За одоо өмнө байсан юм дээр болохоор шүүх тий, прокурор, цагдаа, халамж, эрүүл мэнд, боловсрал. За эднэр бол заашгүй нөгөө хүүхдийн юутай холбоотой учраас эднэр маань бол байгаа даа. За юу нэмэгдсэн бэ гэхээр за хүүхд илж байна. Гэр бүл хүүхдэд үйлчлэгээ үзүүлдэг төрийн бас байгууллагын төлөөлөл байна. За дээрэс нь нөгөө гэмтгэрээс сурталсан сэргийлэх зөвлөлийн нөгөө нарийн бичгийн дарганаар ер нь ордоггүй байсан. Энэ дээр бас нэмэгдэж орсон бас заашгүй тий. Сурталсан сэргийлэх чиглэлээр бас байна. За ер нь ийм юмуд нэмэгдсэн байгаа да. Хүүхдийн илч гэдээ бас тэгэхээр энэ чинь юу харуулж байна гэхээр ер нь бол аймаг дээр, дүүрэг дээр, нийслэл дээр байдаг бүх дарга нарыг оруулчих واخгүй. Ерөөсөө бүх дарга оруулчих. Тэгтэл тэр юу гэж ойлгож байгаа вэ гэхээр миний бүх ажил хүүхдтэй бол уйлтай. Эрүүл мэнд, хүүхэд, боловсрол, хүүхэд, халамж, хүүхэд гэж ерөөсөө бүгд л хүүхэд. Жишээлбэл одоо мод тарих хөтөлбөр гэж байгаа байхгүй. Энэ дээр хүүхэд өгөх. Гэхдээ тэр асуудалтай байгаа хүүхдийг аавын тэр мод тарих ажилд оруулчих л та. Тэр чинь орлоготой болно шүү дээ. Тэр хүүхэд болох. Тэгэл хүүхэд. Тэгэхээр нөгөө энэ уялдааг хангахын тулд ер нь яг яамаар. Яа саяны судалгаагаар бол яг мэдээж иргэн цар тахалтай холбоотойгоор энэ хурлуудаа хийж чадахгүй улмаас за асуудал гарлаа гэхэд эдгээр чинь нүрээ хараад уулзаад за энд нэг ийм одоо хүүхд төрх хуульцаа хороотой хамаатай хүүхдийн асуудал орж ирлээ тий тэгэнгүүт за энэ хүүхд мань боловсролынхаа нөгөө юунд үйлчлэгээнд хамрагдаж чадж байгаа юм уу эрүүл мэндийн үйлчлэгээнд хамрагдаж чадж байгаа юм уу тийм асуудал байна уу энэ хүүхдүүдтэй гэх мэтчлэнгээр ингээд хамтраад ажиллах хэвээр байтал ерөөсөө тэгж хамтарч ажиллаж чадахгүй байгаа байхгүй. Тэгээд яг нөгөө шалтгаан нь бол нэгдүгээрт нь тэр түрүү хэлсэн те хүний нөөцийн асуудал бол халаас илгээнээс болоод болж байна. За дээрэс нь сургалт, ойлголт, мэдлэг, хандлагын цаг дуусч байгаа учраас товчхон явж одоо шийдлүүдээ. Бид бол шийдлээрсэн тэрийг амиг товчхон. Тийм асуудал байна. Дээрэс нь төсөв санхүүтэй холбоотой асуудал байна те. Одоо бол яг шинэ журмууд, олон шинэ журмууд гарсан хүүхд хамгааллын үйлчилгээний журам, норматив зардал тооцох журам гэдэг. Тэгэхээр жишээ журмууд ингээ гарсан. Тэгэхээр одоо бол бас арай өөр төвшөнд хүрэх байх гэж бол харж байгаа. Яа тэгэхээр энд нөгөө жишг одоо норматив зардлууд нь гарч ирэх жишээ нь хуульч авлаа гэхэд сэтгэл зүйч авлаа гэхэд тодорхой хэмжээний ийм одоо жишг зардалтай байна гэдэг. Тэгэхээр энэ үйлчлэгээ бол бас энэ шинэ журмуудаа бол дагаад бас сайжрах байх гэж бодож байгаа. Гэхдээ гишүүд маань өөрөө энэ журмууд олон журмуудынхаа талаар мэдгүй болвол хэцүү байхгүй тий сая судалгаагаар болохоор бас юу гэж гарсан гэхээр нөгөө цар тахлын үед ямар одоо шинэ дүрм журмууд гарсан бэ гэдэг дээр 84.1% мэдгүйсэн. Ямар дүрм журам гарсныгаа бол мэдгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ажлын алба маань бүгдээрээ одоо шинэ гарсан дүрм журмуудын талаар илүү мэдлэг мэдээллийг сайн олгох хэрэгтэй л байна. Угаасаа л одоо бидний түрүүний судалгаан дээр гарсан зөвлөмжүүд дээр л ерөөсөө салбар дундын уялдаа холбоо бие бинийгээ дэмжиж аливаа ажлыг нөгөө багаараа ижиж үр дүнд хүрдэг гэдэг ойлголтыг л яахгүй бол бие гэдэг тоглолт хийгээд өнөөдөр бол үр дүнд хүрэхгүй юм байна. Тийм учраас салбар дундын уялдаа холбоо мэдээлэл солилцох за цаана хүүхэд байгаа гэдэг утгаар нь сэтгэлзэн хувьд тэр хийж байгаа ажил хандж байгаа хандлагатаар тэр нэгдэж ажиллаж багаар ажиллаж энэ асуудлыг шийдэн. Тэрнээс даангаан цагийн төлөв энэ ажиллаад яваад идэг өнөөдөр үр дүнд хүрхгүй. Тийм учраас тал талаасаа л одоо хүүхэд гэдэг утгаараа хүүхэд нэгдүгээр гэдэг утгаараа л явж чинь шийдэлт хүрэх байх л гэж байна. Яг нь эрх мэдэлтэн шийдвэр гаргах гэж байгаа хүн та тий аливаа асуудлыг шийдэх гэж байгаа л эхлээд хүүхдийн асуудлыг нэг шийдчихдэг байгаарэ гэх тий. Одоо 6 сарын 1 болох гэж шүү дээ. Талент бол. За хоёрдугаарт гэх юм бол яг ингээд нөгөө төсөв санхүүгийн асуудал яг хүүхдтэй холбоотой төсөв яаж явж гин ямар хэмжээнд байна гэдгийг бид нар ер нь нэг бодолцож явах хэрэгтэй. Ялангуяа орон нутгийн хувьд бол тий. За 3 дугаарт мэрэгжлийн хүмүүс одоо манай хуулийнхан хуульч нар үнэхээр хариуцлагатай байх хэрэгтэй. Гэр бүлийн хэргийн маргаан шийдэж байгаа шүүгч тэр маргаанд оролцож байгаа тэр маргааныг тэмдэглээ сууж байгаа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөж байгаа нарийн бичиг хүртэл
тэр хүний харилцаа хандлага хүртэл тэр хүүхдийн бүх зүйл нөлөөлж байгаа. Амьдралд нь айгүй том ингээд хар тол бүлдээсэн кейсүүд хүртэл байдаг байхгүй. Чи яах гэж ирсэн ингээд хүүхдээс асуусан байгаа шүүхрлийн нөгөө юун дээр сууж исэн. Энд насан туршиг сууж болохгүй штэ гэх. Тэгээ нөгөө хүүхэд нь ээжигээ дагаад шүүхрлийн танхим нөгөө гэр бүлийн маргаантай холбоотой хүрээд ирсэн. Тэгтэн нөгөө нарийн бичиг айгүй асууцаа. Тэгээ хүүхэд уйлцсан байгаа тэр дараа. Тэгээ ингээд тэр хүүхдийг дахиж нөгөө асуух. Тэгээ нөгөө санал асуудаг шүү дээ. Асуух гэхэд хүүхэд хариулж таагүй. Тэгэл бид нар ингээд насан туршдаа тэр хүүхдийн хувь тавилан дээр ингээд хаашаач ирэх байсан хинч мэдэхгүй юм дээр бид амар эвгүй байдал мэрэгжлийн хүмүүс нь өөрсдөө битгий гаргасан гэж бодож байгаа. Тэгэхээр нөгөө манай хуульчнаар энэ хүүхд хамгааллын хүүхдийн эрхийн салбар дээр миний асуудал, миний судалдаг, миний мэддэг асуудал биш гэхгүйгээр чадах чинээгээрээ цаг заваа зарцуулж оролцдог байгаасаа хүүхдийн асуудал дандаа хаан байгаа шүү гэдгийг битгий мартаасай л гэж бодсон. Сумэд юм шиг. Миний шийдлэхээс илүү би ихлээр багш таны шийдлийг сонсох гэж бодож байна. За ер нь бол базаад хэлэхэд за ямар ч лсэн одоо хууль тогтоомж за нийтээр дагаж тийм хэмжээ гаргахтаа тэрийг боловсруулж байгаа тэрийг хилэлцэж байгаа хүмүүс за мөн батлаад гараж сурч байгаа хүн энэнд хүүхдтэй хамааралтай асуудал байгаа гэж байнга дуурдаг баймаар зүгээр боддог биш. Хүүхдтэй хамааралтай асуудал байхгүйц ямар хүүхдийн эрх зөрчигдөөгүй биз хүүхэд нэгдүгээрт гэдэг юм байгаа биз гэж дуурдаг. За дээрээс нь хүүхдэд үүрэг хүлээдэг шээ. Нөө яг үнэ. Хүүхд бол эрх. Эрх агуулагч. Эрх агуулагч тий. Харин энийг асууж байгаа хүн та өөрөө үүрэг хүлээгч үү гэдгийг бүгд ойлгож ямаар байна. Энийг ч бас хүүхдүүдэд илүү их байна. Хоёрдугаар бас гуравдугаар бас гэж ярьдаг шиг нөгөө хүүхдүүдийн хувьд яг тэр эрхээ мэдэрдэг, ойлгодог, шаардлагатай тэр үед нь аль болохоор бити дараад унтраагаасаа гэж. За тэгээд яг хүүхдтэй хамааралтай ер нь бол хүүхд төлөвлөгөө төрийн бүхэл ажиллагааны стандарт зааварчилгаа дарааллуудаа ингээд гаргаад явуул уул нэхэл амар ба. Тэр нь бол хүүхдээс эхлээсэ гэж бодож байна. Ялангуяа их юм бол татгалцахгүй л дээ. Чи хүүхдийн чиглэлээр ажилламаар байгаа юм уу? Эсвэл энэ чиглэлээр ажилламааргүй байна уу? Хүүхдээр ажилламаар одоо дарамтлж шít. Тэгээд манай басан жад болж байгаа хуульчлал нь бас та нар манлайлагчд байгаа ч л гэдэг ийм шийдлийг хэлж энэ удаагийн нэвтрүүлгээ дуусгая да. За ингээд энэ удаагийн нэвтрүүлгээ дуусгая. Дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа багштай. Баярлалаа багштай.